Сайн байна уу? Unscripted тавтамаар. Өнөөдөр бидэн те систем векторын сэтгэл зүйн клубын багш сэтгэл зүйч мөнхтөр ярилцах гэж байгаа. Тэгээд би энэ сэдвийг аяух сонирхож байгаа байхгүй юу? Систем вектор гэж юу юм? Энэ одоо хүний сэтгэл зүй, амьдрал, эрүүл мэнд, харилцаа холбоонд яг яаж нөлөөлөд байгаа юм бэ гэдэг тухай их хүмүүсийн хувьд за ихэнх ч одоо мэдгүй байна. Миний хувьд бол одоо шин сэдв байгаа байхгүй юу? Им шин ойлголт гарч ирээд би саяхнаас олж ухаад. Тэгээ бас нэг сайн мэдэж амжааг байгаа. Тэгээд үзэгчидтэйгээ хамт энэ подкастын туршид одоо илүү ойлгож мэдэж авъя гэж бодож байна. Одоогоор би миний одоо вектор аль нь юм бэ гэдгийг ч мэдэхгүй байгаа. Та надад олоход тусалж магадгүй гэж бодож байна. Эхлээс та яг систем вектор гэж юу юм бэ гэдгээс эхэлж болох уу? Систем векторын сэтгэл зүй гэдэг нь бол харьцангуй шинжлэх ухаан, сэтгэл зүйн шинжлэх ухаан гэж хэлж болно тийм ээ. Өмнө нь бол олон сэтгэл зүйч нар энэ тал дээр ажиллаад хөгжүүлээд ингээд ирсэн байдгийн. Бүх юм Зигмунд Фройдоос эхлэлтэй. Психоанализын үргэлжлэл байхгүй. Систем векторын сэтгэл зүй гэдэг нь Зигмунд Фройдын үндэслэсэн психоанализын үргэлжлэл илүү хөгжүүлээд улам тодорхой болгоод хүний далд ухамсарыг судалдаг шинжлэх ухаан гэж ойлгож болно. Одоо бидний сэтгэц чинь тэр чигээрээ далд ухамсараас бүрдэж байгаа шүү дээ. Тийм ээ. Бидний ухамсарын 90% нь тэр чигээрээ далд ухамсар байхгүй. Хүн энийг ойлгодоггүй. Хүн юу гэж боддог вэ гэвэл өөрийгөө дандаа оюун ухаанаараа сэтгэхэд шийдвэрээ гаргадаг гэж бодоод байдаг өөрийгөө. Тийм ээ. Үнэн хэрэгтээ бол тийм биш. Далд ухамсараас дандаа бүх шийдвэрүүд гардаг. Далд ухамсарт бидний бүх айцуд, шүүрүүд, бүх юу гэдгийг травмууд ингээд далд ухамсарт нуугдж яадаг. Бидний амьтны мөн чанар далд ухамсарт нуугдж байна гэдэг. Гаднаас харахад бид нэр хүн шиг харагдаад байгаа боловч үнэндээ бол бид нар тал нь амьтан хിവэрэ байгаа штэ. Бид нар сарамчнаас гаралтай гэж эволюци онлыг бүгдээрээ мэдж байгаа одоо. Тэгээд үнэн хэрэгтээ бол одооны хүн төрлөختөн гэдэг бол шилжилтийн үе байхгүй. Амьтнаас хүн рүү шилжих үе. Үргэлжилсээр л байна. Эволюц дуусаагүй, хувьсал дуусаагүй. Гаднаас ер нь харахад бид ингээд хэлбэрээ бие олцсон мөртлөө эндээ хувьсал үргэлжилсээр л байна. Тийм ээ. Бид нар амьтны үргэлж өөрийгөө хамгаалдаг байсан, үргэлж бус руу ингээд төрөмгийлдэг, тийм ээ. Үргэлж цугтахад эсвэл цохиход, дайраад ингээд хазаад авахд бэлэн юм амьтан байсан бол одоо бид аажмаар хүн болж эхэлж байна. Биний ойлгож сурж байна. Хоорондоо ярилцаж, төрөл бүрийн харилцаа холбоо үүсгэж сурж байна. Тийм ээ. Хүн биений ойлгоод эхлэхээр биеийн рүүгээ дайрхаа болдог гэсэн үг байхгүй. Өөрөөр хэлбэл амьтны реакц, амьтны тийм хариу үйлдэл үзүүлэхэ болоод байна л гэсэн үг байхгүй. Бид нар улам зөөлрөөд байна. Тийм ээ. Улам сэтгэлтэй, улам ухамсартай болоод байна. Одоо амьтанд байдаггүй энэ хоёр зүйл байна шүү дээ. Сэтгэл, ухамсар би ингэж харуулах дуртай байдаг. Ингээд тийм ээ. Энийг бол гүйцэтлээ ашиглахгүй байгаад байна. Заримдаа ухамсараа сэтгэлээ хоёулангийн огтч ашигладаггүй хүмүүс байна шүү дээ. Тийм ээ. Юу хийгээд байгаагаа, яаж амьдраад байгаагаа ч ойлгохгүй амьдраад байгаа хүмүүс байна шүү дээ. Систем векторын сэтгэл зүй яадаг вэ гэвэл хүн байх гэдэг чи юу юм бэ? Бидний сэтгэлгээ яаж үүссэн бэ? Бүр эртнээс харуулад вектораар нь задлаад энд 8 вектор байдаг. 8 вектораар нь задлаад хүний сэтгцийг харуулдаг. Энэ 8 векторын систем яаж үүсдэг юм бэ? Бидний далд ухамсар яаж ажилтдаг юм бэ? Хувь хүний далд ухамсар тэгээд бидний хамтын үл ухамсарлах үе ямар юм байдгийг яаж хоорондоо харилцаад ажиллаад идэх юм бэ? Энэ бүгдийг харуулдаг байхгүй. Хичээл дээр 40 цагийн курс хичээлээ болдгийг. Нэгдүгээр шатны. Тэгээд хоёрдугаар шатны 32 цагийн курс хичээл бас байдгийг. Хүн яг өөрийгөө танин мэдэх гэдэл тэр эрэл хайгууллын явцад ийм олон юм гарч ирж салаалж ах шүү тийм. Одоо яг систем вектороо мэдэж авснаар хүн өөрийгөө илүү их таниад гэр бүл харилцаанда ажил төрөлтөө илүү өөр болоод ах шиг байна. Таны хувьд систем вектортай анх яаж танилцсан бэ? Энээс өмнө юу хийж исэн? Хэрхэн энтэй учирсан? Одоо юу хийж байгаа тухайгаа? Тэгээ үе хичээл дээр ийм асуултууд ирдэг. Багшаа та яаж гэж байгаа л хэлдэг. Тэгээ ер нь бол бас ялгаагүй. Бусдад адил би бизнес эрхлээл төрөл бүрийн ажлын байр солиол ингээл явж исэн. Одоо ингээд бодоод байсан чинь систем векторыг хийж эхлэхээс өмнө би 11 ажлын байр бизнес ингээд сольж үтсэн байдгийг. Гэхдээ дандаа нэг салбартаа зураг, дизайн, барилга гэд энэ хүрээндээ тийм ээ хэвлэл, реклам дандаа нэг энэ хүрээндээ зурагтай, дүрстэй холбоотой. Яагаад бол хүн чи огцом ингээд амьдралаа өөрчлөлдөж чаддгүй шүү дээ. Хөгжүүлдэг. Өмнө зүгээр зураг зурдаг байсан бол дараа нь компьютер ашигладаг болж байна. Дараа нь компьютер ашигладаг байсан бол хүмүүсийн захиалгаар хэвлэл, реклам хийж эхэлж байна. Гэх мэтлээ лого зохиож эхэлж байна. Миний өөрийн зохиосон зөндөө логонууд байдаг Монгол. Тэгэл би дизайнераар ажиллаж исэн нэг хэсэгтэй. Тэгээд дараа нь хэвлэлийн компани байгуулсан найзуудтай хамтраад тэрэн дараа нь байха болоод би дизайн студид дангаар аваад явсан. Тэгээд тэр үед хүмүүст эрэлт хэрэгцээ гараад интерьер дизайны засвар заслыг тэгээд энэ салбар руу шилжээд орсон. Эхлээд интерьер дизайн хийдэг байсан. Тэгээд дараа нь засвар засал бас санал болгодог
болсон. Интерьер дизайнераа. Тэгээд нэмсэн чи барилгачин болсон. Барилгын байшин бариад бас ингээд тусгай зөвшөөрөл аваад тэгээд хүмүүсийн захиалгаар байшин барилга барьж өгөөл засал масалтай бухимтай ингээл яваад байсан байхгүй. Яг уу болоод байсан. А гэхдээ үргэлж миний дотор нэг тийм нээлттэй асуулт яваад байсан. Юуны төлөө юм бэ энэ бүхэм? Тийм ээ. Хүн ингээл амьдрал ингээл тэмцээр байгаа л ингээ мөнгөний хэрүүл хийгээл ингээл захиалагчийн өмнө хариуцлага би авчиж штэ. Тэгэл тэрийг үргийн биелүүлээл миний амьдрал хаана байгаа энд тийм ээ. Би яг өөрөө хийм бэ юу хүсэж байгаа гэсэн асуулт нээлттэй хэвээрэл байгаад байгаа. Тэгээд явж энэ хизээдээ төгсгөл болсон бэ гэвэл нэг том дампуурл ирсэн миний хувьд. Том хямрал эдийн засгийн компани маань явхаа болоод бас хүнд хөлтүүлээ. Тэгэл янз янзын асуудал байсан л та. Тэгээ нэг мэтгэл тэгэл шүүх мөнхийн өмнө очсон хүмүүс надаас мөнгө нэхэд би өгч чадахгүй. Би өөрөө хүмүүсээс мөнгө хэмжлээд авч чадахгүй. Нэг тийм заваарсан юм болдог та Монголын бизнест ингээд үрийн сүлжээ үүссэн байдаг тийм ээ. Би ч мөнгө авч чадахгүй. Цаашаач би үртэй байдаг өгч чадахгүй тэрийг. Тэгэл энэ үедээ би яг бодож ихсэн яг тэр үедээ. Эцэг чи яг зөв амьдраад байгаа мó хийх ёстой юм хийгээд амьдраад байгаа мó тийм ээ би өөр дээрээ дүгнэлт хийсэн л та би улам халшраад байсан байна хийж байгаа ажилласаа улам л одоо ингээд хайн хандаад улам ингээд энэ тэнд ажиллаа алдаад итгэж болохгүй хүмүүст итгээд зөнд нь орхиол за тэгээ болчих үстэй гэж холбогдол өгөөл оролцох ёстой юмд оролцох яах вэ гэл ингээд улам л өөрийгөө дампууруулах юм хийгээлсэн л та. Миний нэг яг хоо сэтгэл зүйч болохоос өмнө ч гэсэн миний хийдэг байсан нэг сайн тал гэж би боддог. Үргэлж алдааг өөрөөсөө хайдаг хамгийн түрүүнд. Эмээ гэр бүлийн хүмүүжлээрч бас уншсан боловсрсан номоор бас одоо ингээд миний өөртөө ойлгож авсан зүйл юм байдаг. Хамгийн түрүүнд хүн өөрөө хариуцсан амьдралаа. Тэгэл за ямар ч гэсэн би өөрөө буруу амьдраад байсан байна. Тэгвэл яах ёстой юм болоо гэд эрэл хайгуулаа үргэлжлүүлсэн. Яг бол сэтгэл зүй миний эртний эрэл хайгуул байсан. Яалтчгүй. Бүр Германд оюутан та би бүр мал эмнэлгээр очиж сурч ирсэн шүү дээ Германд. Бүр тэр байтгаа бүр за тэгээд дундаасаа би хайж ийсэн. За энэ миний хийх ёстой юм биш юм байна гэд өөрийгөө төсөөлөхгүй байсан надад. Яг Герман гэсэн утгаараа л явцсан. Гой санагдаад. Тэрнээс бол яг малын эмчээр ажиллана. Тэгэл эрдмийн ажил тэгэл юу вэ эсвэл хөдөө явж ажиллана. Санаанд багтахгүй байгаад байсан. Тэгэл муу юутан бол байгаагүй. Сайн сурч ийсэн. Дунд авах үедээ авч ийсэн, он цаг үедээ авч ийсэн. Тэгэл 3 дугаар курсын дараа хайсан. За энэ миний хийх ёстой юм биш юм байна гэд ойлгоод. Тэгээд яасан бэ гэвэл тэр үедээ ч гэсэн аль хэдийн сэтгэл зүйн тухай юм олоод уншчихдаг л байсан. Тийм сэтгэл зүйн орчуулсан ном, янз янзын тийм мэдээлэл герман хэл дээр, орос хэл дээр би ч Оросын 14-ийг төгссөн. Тэгээд дараа нь германы болдыг сургууль сурч ирсэн. Олдож байгаа үедээ тэгэл уншаад байсан боловч яг зориудаар сэтгэл зүйч болно гэсэн тийм ягаад ч юм дэ тэр үедээ бодол төрөхгүй байгаад байсан. Дизайнер сураад, дизайны курс төгсөөд ирээд тэгээ дизайнер ажиллаад бас ингээд хөөрхөн зурчдаг байсан сургуультай байхдаа янз янзын балкад ангийн чимэг мэмгээл одоо ингээд тийм зурдаг хүүхдүүд байдаг да тийм хүүхдүүд нэг юм байсан. Тэгэл яг тэр чигээрээ дизайн, зураг төсөл, барилга гэж үргэлжлээл явцсан. Гэтэл ухамсаргүй байдлаар би дандаа сэтгэл зүйтэй холбоотой юм хийгээд байсан байна. Дизайн студ байгуулчаад өөрөөхөө менежерүүдэд, дизайнеруудад дандаа маркетинг, рекламны сэтгэл зүй гэд хичээл орж исэн байна. Хүмүүс яаж сэтгэдэг, хүнтэй яаж харьцдаг, тийм ээ? Яаж захиалга авч явах юм, хүн маркетинг, рекламнаас юу хүсдэг, тийм ээ? Хүний хэрэгцээг яаж мэдэрх үгээл сэтгэл зүйтэй нэлээд холбоотой юмнуудыг ярьдаг л байсан байгаа. Хүмүүсийг ажилдаа авахдаа би баг Монголд анх удаач байж магадгүй. Анх удаа яаж исэн бэ гэвэл би сэтгэл зүйн тестүүдийг ашиглаж исэн. Хүмүүсээ одоо над дээр сурсан дизайнерууд хүмүүс бүгдээрээ мэдж байгаа да. Тэднэр тест бүглүүлээл одоо за одоо энэ даалгавар гэл тэд нар гайхаал биелүүлээл би тэдэрт амар дүгнэлт оролдоод одоо бодоод байхад бол энэ нийттэй л байгаа байхгүй тийм ээ. Гэхдээ бас л яг сонирхлоороо л ухамсаргүй байдлаар ойртоол байсан байгаа байхгүй. Сэтгэл зүй чухал гэд мэдрээд. Тэгээд энэ бүх юм эхлэхээс өмнө яг энэ эхлэх үедээ асуудал эхлэх үедээ би тэр үед систем векторын сэтгэл зүй гэж олж харсан байгаа байхгүй. Орос хүн Юрий Бурлан гэдэг Нью-Йоркт амьдардаг сэтгэл зүйч систем векторын сэтгэл зүй гэд хичээл заагаад ахаар би бас зөндөө интлэм эзотерик сонирхож ийсэн юу гэдгийг аура судалж ийсэн тоон зурхаа мурхаа гэд өөр хэлбэл ийм эрэл хайд өөрийгөө таньж мэдэх хүсэлтэй хүмүүсийн дандаа тэр замаар явцсан байгаа байхгүй. Яг адилхан яг тийм зам л байдаг бид бүгдэнд эрэл хайгуул хийдэг хүмүүсийн тийм ээ. Өөрийгөө яаж таньж мэдэх вэ гэсэн хүсэл байгаад нь шүү дээ. Миний амьдралын зорилго юу юм бол тоо гэл. Нэг хэсэгтээ бүр энээсээ залхаад хүртэл би өөртөө хэлж ийсэн. Амьдралын зорилго гэдэг зүгээр л амьдрах ёстой юм биш үү хүн гэл. Яг тэгэж амьдрах гэж оролдоод байсан мөртлөө тэгэл нэг л юм дутуул байгаад байсан байхгүй. Тэгэл тэр нь хизээдээ ингээд дээд оргил цэгтээ хүрсэн байг бол нэг тэр дампуурлаар тэр том хямрлаар нэг мэдсэн чи 400 сая төгрөг өрөнд орцсон. Сууж исэн. Барилгын бизнес чи юм штэ
орохдоо ч гэсэн ихээр бөөнөр орох үедээ орно алдахтаа ч гэсэн маш томоор алддаг. Тэгэхээр яг гэрээнд гар үсэг зурж исэн гэвэл 6 тэрбум төгрөгний хүртэл гэрээнд би гар үсэг зурж исэн. Алдахтаа бас ингээд 400 сая төгрөг гэ. Тэгэл бүр тэр үедээ гэхдээ бүр шаландаа буучаагүй. Сайхан гэр бүлийн ачаар, их нэрийн ачаар үргэлж миний ард байдаг, үргэлж намайг дэмждэг, маш их талархдаг би их нэртэй. Хайртай шүү. За тэгээд ямар ч гэсэн намайг тэр үедээ маш их ойлгож өөрийгөө олоход нь бас тусалж ийсэн. Ийм маш олон гэр бүлүүд ийм үедээ бас задардаг, салдаг тийм ээ. Чи чадсангүй гэдэг ч юм уу, ингэж яад чи намайг яаж амьдруул гэж амллаа. Одоо чи хар өөрийгөө гэл ингээл бүх юм тэгээд би бинээ буруутгах гэдэг хүмүүс бол тэгэл хэцүү байдаг. Гэтэл аз болж ихнэр бид хоёрын харилцаа сайхан харилцаа байсан. Тэм учраас энэ хүнд үеийг хамтдаа давсан. Энэ үедээ тэгээд би систем векторыг судлаад 14 15 оноос ингээд судлаад эхэлсэн. Тэгээд 17 онд өөрөө анхны хичээл явуулж үзчихсэн байхгүй энэний тухай. Тэгэл тэрнээс хойш үргэлжлүүлээл би бас нэр Германы BTB гээд бас цаашин мэргэжил дээшлүүлэх нэг тийм сургалт байдаг. Сэтгэл зүйчийн мэргэжил бас эзэмшсэн. Сэтгэл зүйч коучи. Тэгэл тэрүүгээр бол одоо ингээд явж байна да. Сэтгэл зүйч коуч гээл явж байна. Систем векторын сэтгэл зүйн дээр гэхдээ төвлөрөөд. Систем векторын сэтгэл зүйн курс сургалтыг явуулж байна. Тийм ээ. За, систем вектор руугаа задраад орвол та түрүүн 8 вектор байдаг гэж хэлсэн тий. За тэр ямар юм байдیں۔ Тэр юу болж хувираад задраад байгаа. Вектор гэдэг чинь өөрөө математикаас гаралтай үг. Математикт вектор гэж ойлголт байдаг шүү дээ. Юмны хөдөлгөөний зүг чиг. Энэ хөдөлгөөний вектор. Систем векторын сэтгэл зүйн нэр томьёо болчоод байна вектор гэдэг үг. Тэгэхээр тэр нь ямар утгатай нэр томьёо вэ гэвэл эн чинь бидний хувь заяа. Вектор гэдэг чинь юунаас бүрдэж байгаа юм бэ? Би тайлбарлаж өгье. Нэгдүгээрт хүслүүд байна. Бидэнд төрөлхийн хүслүүд. Хоёрдугаарт тэр хүслээ биелүүлэхийн тулд тодорхой шинжүүд байна. Сэтгцийн болон биеийн шинжүүд. Тэгээ гуравдугаарт бидний төрөлхийн авиас чадвар, авиас бэлэг байгаад байна. Энэ гурван зүйл нийлжээж вектор гэд бид нар групп болгочихж байгаа. Групплет вектор гэж нэрлээд байна. Бүгдээрээ хоорондоо холбоотой. Нэг тийм гурван зүйлтэй нэг векторын хүмүүс болоод байна. Тий. Тэгээд энэ гурван зүйлээрээ нэг вектор бус векторуудаас бүх юмараа энэ гурван бүх юмараа ялгаатай хоорондоо. Арсны векторын жишээлбэл хүсэл, уретральны векторынхаас бүх юмараа ялгаатай. Сонсголын векторын хүсэл, харааны векторынхаас бүх юмараа ялгаатай гэдэг чим одоо ингээд ялгаатай хүсэлтэй, ялгаатай шинжтэй, ялгаатай авиас чадвартай гэсэн үг байхгүй. Тийм учраас энэ 8 улын векторыг бид нар маш тодорхой ялгаж салгаж болж байгаа байхгүй яг энэ групплсэн юугаар нь. Яг бол хүн хүслээрээ тэгээ шинжээрээ авиас бэлгээрээ амьдралаа зохиодог. Ондоо гарч чадахгүй. Хүн хүсэхгүй байгаа юма хийж чаддаггүй. Зөвхөн албадлагаар л хийдэг. Зөвхөн тулгуулж ээж ингээ шаардуулж ээж л хүсээгүй юма хийдэг. Тэрнээс болж левел дандаа хүссэн юма хийгээд таашаалгамаар байна амьдралаас тийм ээ. Бидний амьдралын ад жаргалын мэдрэмж дандаа таашаалтай холбоотой. Би хийж байгаа юмнасаа, гэр бүлээсээ, ажил амьдралаасаа юу гэдгийг, хобби сонирхлоосоо, ерөнхийдөө амьдралаас тэр таашаал гэдэг юмыг хүртэж чадж гин үгүй юу. Тэгвэл тэр таашаал авахын тулд төрөлхийн юмнуудаа заавал ашиглана хүн. Байхгүй юмыг ашиглаж чадахгүй гэсэн үг байхгүй хүн. Надад тэр нөгөө векторын юм байхгүй бол би тэрийг ашиглаж чадахгүй. Яаж ч хүсээд надад тийм хүсэлж төрөхгүй. Тийм бодолж төрөхгүй гэсэн үг байхгүй. Өөр векторын бодолж төрөхгүй. Надад хэдэн вектор байна. Жишээлбэл хайр санаал, гараа сонсгол энэ 4 вектор байлаа гэж бодоход энэ 4-ыг л би ашиглана. Хацаана уретрал, үнэр, ам, булчин гэд өөр 4 вектор байгаад байна. Тэднийг тэрний хүсэл шинжүүд, авиас чадвар юу ч байхгүй гэсэн үг байхгүй. Бага юм аа л ашиглана. Өөр хэлбэл энэ бага энэ хэдэн вектор надад байна. Тэр чинь миний хувь заяа болж байна. Хувь тавилан гэсэн үг байхгүй. Тэрийгэл хүн өөртөө нээчих ёстой. Нээгээд зөв хэрэгжүүлж, зөв ашиглаж чадах юм бол энэ хүн ад жаргалтай байх боломжтой. Яг бол байгалийн зорилгоо дагаад байгальтайгаа гармонтой амьдраад шүү дээ энэ хүн чинь. Тийм ээ. За одоо хүмүүс ингээл янз бүр хуваадаг шүү дээ. За одоо тэр төрсөн жилээр нь, төрсөн сараар нь, төрөхт нь одоо гариг иргэсийн байрлал ямар байснаар ч юм уу, зан характераар нь илүү нээлттэй, одоо introvert, extrovert, за ингээл бид нарыг аягүй их олон хуваагдах гэж үздэг. Өөрийнхөө одоо зан чанарыг таних гал хичээгэлэдэг штэ тий. Одоо вектор хүн яаж олж мэдтiin? Энэ одоо төрөлхийн байдаг гэж штэ тий. Энэ шинжлэх ухаан юм уу, одоо сүрсэг бишрэл юм уу, одоо гормон юм уу, цус юм уу, юу юм? Зөв. Ямар ч альва шинжлэх ухаан эхлээд ажиглалтаар бий болдог. Байглаас альва нэг үзэгдлийг ажиглаад тэгээд боддог байхгүй. Энэ яагаад юунаас болоод ийм үзэгдэл бий болчваа. Тэгээд энийг хөөсөөр байгаа шинжлэх ухаан тогтоод хариултаа болдог тийм ээ. Тэгэхээр хүмүүсийн тодорхой шинжүүд байна. Тодорхой зааш, характерийн онцлогуд байна. Бие авч байгаа байдлаас авахуулаад гаргаж байгаа ааш авир хүртэл, гаргаж байгаа шийдвэр хүртэл энэ бүх юм тодорхой
хуулинд захирагдж байна. Амьдрал өөрийн гэсэн хуультай. Бидний сэтгэц өөрийн гэсэн хуультай байхгүй. Бид нар вектороос гадуур юм хийж чадахгүй. Тэгэхээр энэ ажиглалтаас хамгийн түрүүнд Зигмунд Фройд анхны векторыг нээсэн байдгийг. Тэр анальны векторыг нээсэн анх удаа 1908 онд анальны эротик гэдэг ажлыг бичээд тэрнээсээ болоод маш их ад үзэгдэжсэн нэг хэсэгтээ яагаад бол юу яриад байгаа юу анаал манал юм балиар заваа гэдэг энэ үгнээс айгаад хэрэггүй энэ бол эмнэлгийн нэр томьёо гэж ойлгох хэрэгтэй. Одоо эмчнэр ярьдаг шүү дээ. Гиз доктортой холбоотой бүхэмтэй холбоотой чөлөөтэй ярьдаг шүү дээ эмчнэр. Тэрэн шиг адилхан эмнэлгийн нэр томьёо гэж ойлгох хэрэгтэй. Зигмунд Фройд эмч хүн байсан, эрдэмтэн хүн байсан. Тийм учраас ажигласан амьдрал дээр ажигласан юмаа бичээд тайлбарлаад ингээд орхисон. Ийм бүлэг хүмүүс байна. Тодорхой ийм зан ааштай, тодорхой үзүүлэлттэй. Яг эднийг яг тэдний үзүүлэлтээр нь өгөгдлөөр нь нэгтгэж болж байна. Нэг групп болгоод анхны векторыг нээсэн байгаа байхгүй. Тэр ямар хүмүүс вэ? Нилээн зүрүүд, гүргэр, юмд нарийн ханддаг, маш нухацтай, хариуцлагатай ханддаг, хөшүүн сэтгэцтэй, бодлоо амархан өөрчилдөггүй гэх мэтлээ. Ингээд энэ хэсэг бүлэг хүмүүсийг нэгтгэхэд анальны эротик тэдний сэтгцэн юунаас болоод ийм болсон бэ гэд тогтоож исэн байхгүй анхудаа. Тэгээд юу гэж тэр ажил дээрээ өөрөөр хэлбэл бас статья дээр юу гэж бичээд үлдээсэн бэ гэвэл бусад эрогенны зонтой холбоотой энэ ч дандаа эрогенны зонтой эротик гэсэн үг чи эрогенны зон тийм ээ сэрлийн зон таашаал авдаг бидний биений хэсгүүд тэрийг хөөгөөд бид нэр хөгжүүлээд бидний сэтгц маань дагаад хөгжөөд нь шүү дээ таашаал авах хүслийг дагаад гэсэн үг байхгүй. Тэрнээс зүгээр тохиолдоор биш. Эртний амьтнаас бид нар яаж хөгжиж ирсэн. Нэгдүгээр бид нар амьд үлдмээр байна. Амьд үлдэх инстинкт байна. Тэгээд үржмээр байна. Дараачийн инстинкт, үржлийн инстинкт. Энэ хоёр маань хүн дээр цаашаа үргэлжлүүлээд хөгжсөн. Одоо үржлийн инстинктийн оронд сексуальнес гэдэг юм бий болсон. Дотор нь үржлийн инстинкт ч багтж байгаа тэр амьтны зүйл тэр хайрч багтж байгаа хүний зүйл тэр инэрлэл хайр бие биендээ өгөх бие биений төлөө юм хийх гэх мэтлээ амьтны тэр амьд үлдэх хүсэл нь хүн дээр бол нэмэлт хүслүүд болж хувирсан цаашаа хөгжөөд одоо өөрөлдөл амьтанд хүндлүүлэх хүсэл гэж байхгүй шүү дээ хайрлуулах хүсэл хүндлүүлэх хүсэл өөрийгөө харуулах ялах хүсэл гэдэг ч юм уу өрсөлдөх хүсэл байхгүй амьтанд зүгээр амьд үлдэх инстинкт хүн дээр бол өрсөлдөөнд ялмаар байна амбиц байна тийм ээ улс төрийн карьер хийх эсвэл их мөнгө олох эсвэл өөрийгөө таньж мэдэх бас ийм сүнслэг хүслүүд хүртэл бий болчиход байна шүү дээ хүнд бол амьтнаас ялгаатай бид нар одоо ийм олон талын нэмэлт хүсэлтэй болчлоо тэгэхээр тэднийг дагаад бидний сэтгэц ингээд хөгжөөд одооны хүн бий болчиход байна гэхдээ дахин хэлье бид нар шилжилтийн үе одоо л дөнгөж бид нар хүн болж сурж байна тэхийн тулд бид нар яах ёстой байсан одоо материалын хэрэгцээг бүрэн хангасан шатандаа орсон байх ёстой байсан тэмцээр байгаад өмнө бид нар амьд үлдэхийн төлөө тэмцээд сүргээрээ тийм ээ сүргээр амьд үлдэхийн тулд үндэстнэрээ тэгээд дараа нь үндэстэн дотроо гэр бүлээрээ хувь хүнээрээ бид нар өөрийгөө таньж мэдэх цаг ирж байна. Одоо л яг жинхэнэ сэтгэл зүй маш их хөгжиж байна. Одоо л жинхэнэ хүн өөрийгөө таньж мэдэх шатанд орж байна гэсэн үг байхгүй. Би хин бэ? Юуны төлөө амьдраад байгаа юм бэ гэсэн асуултууд байна шүү дээ. Мөнхийн хүн төрлөختний асуултууд. Тэ. Одоо ингээд яг тэр зэгтээ ирчээд байна бид нар. Тийм байна. Одоо яг сэтгэл зүй судлалын хувьд хамгийн гоё цаг үе нь баг шиг байгаа даа. Яг эд хөгжиж байгаа ч юм те эд өрсөлдөөнтэй. Хоёлаа яг 8 вектора нэрлээд ерөнхийд нь тоймлоод нэг иймэрхүү төрлийн хүмүүс байдгаа гэж товч дурдж болох уу? Болно. Нийтдээ 8 вектор байдаг гэж хэлсэн тийм ээ. Хамгийн түрүүнд арсыг ярий. Энэ бол төрөлхийн анчид. Эртний сүрэгт анчны үүрэг биелүүлж ийсэн. Тэгэхээр анчинд хэрэгтэй бүх чадварууд, авьяасууд, шинжүүд байна гэсэн үг байхгүй хүслүүд. Олцны хүсэл байна. Хамгийн түрүүнд өрсөлдөх хүсэл байна. Хоёрдугаарт олцны араас яваад ялалт байгуулах, заавал тэр идэх хоолтой болох хүсэл. Хоолыг ингээд олоод авч ийн, олзыг тэр амтныг алчлаа. Тэгээд тодорхой хэмжээний шунал байна. Дараач амтныг алмаар байна. Өөрөөр хэлбэл хүнсний нөөцийг үүсгдэг хүмүүс. Одооны үед л энэ бол бизнесмэнүүд. Мөнгө хийх чадвартай хүмүүс. Мөнгөийг хуваарлаад ийшээ тийш офшор, тэнд хувьцаа, данс гээл ингээл үл хөдлөх хөрөнгөөл ийшээ тийш хийгээд ингээд амьдралыг улам баталгаатай болгодог хүмүүс. Маргаашийг боддог. Маргааш ч гэсэн би идэх хоолтой баймаар байна. Тийм учраас одоо би ингээд нөөцлөхгүй болохгүй байна. Өөрөөр хэлбэл тодорхой хэмжээний тийм шунал байгаад энэ хүмүүс тийм ээ байгалийн шунал байх ёстой зүйл шүү. Энэ хүмүүс ийм шуналтай байгаагүй л бид нар бүгдээрээ өсөж өгнө. Нийт сүргийг тижээжсэн хүмүүс одоо хүртэл ажлын байрыг бий болгож гэн бидний хэрэгцээ хангаж гэн шин материал бүтээгдэхүүн үйлдвэрлээд тэр байтугай бүр шин хэрэгцээг хүртэл бий болгож шүү дээ. Урд өмнө байдгүй байсан юмыг бий болгоод бидэнд худалдаалж зарч чадж гэн тийм ээ. Өөрөөр хэлбэл баялаг бүтээгчид
Үргэн утгаараа баялаг бүтээгчд. Нэгдүгээр, хоёрдугаарт энэ баялаг хураасан хүнсний нөөцөө баялгаа яах вэ? Хуваарлах хэрэгтэй болно, хамгаалах хэрэгтэй болно. Өөрөөр хэлбэл дүрм журам хэрэгтэй болж байна. Дүрмийг тогтоодог хүмүүс, сүргээ зохион байгуулалтанд оруулдаг хүмүүс, өөрөөр хэлбэл хуульчид. Одооны хүн хамгийн анх удаа амьтныг хязгаарлаад эхэлсэн. Одоо ингээд сүргийн бус амьтдыг болохгүй үгүй гэдэг үгээр хязгаарлаад эхэлсэн. Одоо идэж болохгүй, дуусгаж болохгүй, маргааш идэх юмтай байх хэрэгтэй. Тэр маань арсны арсны дандаа арсны хүмүүс ирээд байна. Тий. Арсны хүмүүс юм анчинч болж гэн, хуульч болж гэн гэсэн үг байхгүй юу? Яагаад хуульч болох ёстой вэ? Яагаад бол энэ зэрлэг сүргийг зохион байгуулалтанд оруулах хэрэгтэй болоод байна. Өмнө нь бол бид нэр цэвэр амьтны инстинктээр одоо тийм амьтны инстинктээр эренблэгдээл яг зэрлэг сүрэг шиг амьдраад байсан. Одоо бид нэр ааж маажвар хүн болоод оюун ухаанаа ашиглаж эхэлж байна. Бие бинээ хязгаарлаж эхэлж байна. Өөрөөр хэлбэл одоо ярьдаг шүү дээ. Миний эрх ашиг өөр хүний бусдын эрх ашигаар хязгаарлагдана гэд. Эрт дээрвээс энийг ч арсны хүмүүс бий болгочоод шүү дээ энэ формулыг. Би чиний арслан заан руу, чиний олсон тэр олз руу хандраад байхгүй, тэр лөө дайраад байхгүй, авах гэж оролдохгүй. Гэхдээ чи ч гэсэн миний олсон олз руу битгий хошууга дүр. Битгий савраатаад. Тэгэхээр өөр хэл бол хууль дүрм хэрэгтэй шүү дээ. Бидний хоорондоо амьдлалыг зохицуулахын тулд. Одоо хүртэл арсны хүмүүс хуульч болох хүсэл сонирхолтой байдаг. Өмгөөлөгч, шүүгч, хуулийн салбарын хүмүүс, хуулийн зөвлөх, нотариатч гээд. Ер нь нэг тийм юмыг дүрм журманд захируулдаг, ном журмаар нь хийдэг хүмүүс үү? Тий, ном журмаар нь хийлгэх гэдэг. Өөрөөсөө боломж гарвал ер нь бол арсны хүмүүс их сэргэлэн учраас хуулийн цоорхоо морхог амархан олж хардаг хүмүүс. Үргэлж дүт самыг хайдаг. Анчны юу шүү дээ. Илүү хурдан үр дүндээ хүрч болж байвал би заавал удаан замаар, тойроо замаар тэрэндээ очиод яадгийг. Шудраг хүмүүс бол биш юм байна. Сэргэлэн хүмүүс. Тийм байна. Тэгээ шудраг байх гэдэг бол ондоо хуулийн хүрээнд шудраг байж чадна. Гэхдээ шудраг байх тухай анализын вектор дээр ярив. За тэд нар ястаа шудраг хүмүүс, шолон хүмүүс. Одоо жишээлбэл бизнес гэдэг чинь дандаа боломжуудыг олж харах байхгүй бизнес. Би мөнгө хийх боломжийг олоод харчлаа. Тэрийг хуулийн хүрээндээ яаж хийж чадах вэ? Хэрэг хууль сайн ажилдаггүй нийгэм байвал маш их цоорхоотой хуультай, тийм ээ? Ашиглах боломжтой хууль байвал тэгвэл луврын схемуудыг ашиглаад эхэлдэг. Хуулиас гадуур, тийм ээ? Хууль нь тэр сул байгаад байвал энэ сөрөг тал нь юм байдаг байхгүй. Өөрөөр хэлбэл хөгжсөн арсны хүн бол мундаг хуульч, мундаг бизнесмен байдаг. Хөгжөөгүй арсны хүн бол арсны вектортой хүн бол луверчин хулгайч болж магадгүй байгаад байдаг. Өөрөөр хэлбэл ямар ч векторт хөгжсөн хувилбар байна, хөгжөөгүй хувилбар байна. Ялгаа нь юу гэвэл хөгжсөн вектор, ямар ч хөгжсөн вектор нийгэмд хэрэгтэй юм хийдэг. Зөвхөн амиа хичээгээд өөрийгөө ботхоос гадна бас нийгмийн төлөө юм хийдэг. Арсны хүний хамгийн хөгжлийн дээд төвшин бол зохион бүтээгч инженер байх. Өөрөөр хэлбэл бүхмийг хэмндэг хүмүүс, хамгийн дүт замын, хамгийн амархан боломжийг олж хардаг хүмүүс. Тэр арслан цааны холоос ингээл хөлөөс нь ингээд чирж явж яснаа, хошуунаас нь цэрээл ингээл явж яснаас дугуун дээр тэрхэн дээр тавиад авчрээ л да гэдэг ч юм уу, тийм ээ. Би одоо жоохон хэтрүүлэгтэй тоглоом шоглоомоор ярьж байна л да. Тэр голыг тоороод хол замаар ингээд цаашаа нөгөө тарган бэлжиж байгаа олз руу арслан цаан руу очих оронд гүүр тавьчих л да, тийм ээ. Гол иргэд байгаа ургаж байгаа хоёр мод байна. Бараг унах гэж байна. Цаашаа ингээд түлхээд унгаад тэгэл гүүрэн дээгүүр гарчих л да. Өөрөөр хэлбэл үргэлж энэ тал дээр тархин ажиллаж яадаг. Яаж илүү дүт замаар энерги хэмнээд, цагаа хэмнээд хүссэн тэр хүсэлтэд хүрэх вэ? Бизнесмен хүний сэтгэлгээ. Эсвэл хуульч байлаа гэх юм бол энэ клиентийн үйлчлэгчийн эрх ашигыг яаж хамгийн зөв аргаар хуулийн заалтыг олоод хэлээ, тэрийг тайлбарлаад яаж хамгаалах вэ гэдэг ч юм уу. Зохион бүтээгч инженер гэхээр энэ дээр бас хийсвэр сэтгэлгээ хэрэгтэй байдаг. Зохион бүтээгч хүнд бол байхгүй юмыг төсөөлөх чадвар, үүнд бол бас сонсголын вектор оролцдог байхгүй. Арьс сонсголтой хүмүүс зохион бүтээгч инженерүүд байдаг. Одоо Elon Musk шиг, эсвэл Mark Zuckerberg шиг, тийм ээ. Шин юмыг, шин технологиг зохиодог хүмүүс. Эсвэл Kalashnikov зэвсэг зохиож гин. Сонсгол гэхээр тусдаа өөр юм болж байна. Сонсгол тусдаа вектор, тийм ээ. Энэ хоёр вектор хамтраад ажиллахаар ийм зохион бүтээгч инженер болоод байна. Эсвэл шашны зүтгэлт. Нөр хэлбэл холимог векторын хөлбрүүд байна шүү дээ. Энийг яриад бол дуусахгүй. За арсны векторыг одоо сая ингээд ерөөхдөө дурдчихлаа. Ийм хүмүүс байна. Анализны вектор. Энэ бол хамгаалагч. Гэр бүлийн хамгаалагч хүмүүс. Нөгөө сэргэлэн түргэн хөдөлгөөнтэй хурдан шуурхай нөхдүүд андаа явчлаа. Гэтэл энэ эмэгчингүүдийг, хөгшчүүдийг, хүүхдүүдийг агуудаа хамгаалаад үлдэж явах эрчүүд хэрэгтэй байна. Тэгэхгүй бол дайснууд ирээд аваад явчихна, араатнууд ирээд идчихнэ. Тэм учраас үргэлж ийм гэр бүлсэг, жоохон удаан хөдөлгөөнтэй, жоохон тийм сэргэлэн уян хатан хурдан түргэн байж чаддгүйнүүд нь агуудаа үлдэж байна. Гэр бүлээ хамгаалаад, гэрээ сахиад, гал голомтоо сахиад. Ан чи явсаар байгаад эн чи нөгөө анализны вектор болж хөгжиж ирсэн хүмүүс. Агуудаа суухтаа юу хийх вэ тэд нар? Зулцгнуудаа
яаж амьдрахыг зааж сургадаг хүмүүс. Өөрөөр хэлбэл төрөлхийн багш, мэдлэгээ хураадаг, сурах дуртай, тэгээд сурсан мэдлэгээ дамжуулах дуртай хүмүүс. Зааварлах дуртай, сургаал айлдах дуртай хүмүүс. Ингэснээрээ хүндлүүлэх дуртай, үнэлэмж авах хүсэл байдаг. Анаалны векторын нэр хүндийн маш том хүсэл байгаад байдаг. Амархан гомддог. Хэрвээ миний нэр хүндэд халдлаа гэж үзэх юм бол, намайг үнэлэхгүй байна гэж үзэх юм бол амархан гомдчих гээд байдаг юм хүмүүс. Тэгээд өшөрхдөг хүмүүс, сэтгцэн жоохон тийм шулуун, уян хатан биш. Гудамжаар алхтаа хүртэл ингээл игц хараал ингээл алхаж идэг хүмүүс. Хүнтэй уулзахдаа гар чангаддаг, нүд рүү нэгц хардаг тийм хүмүүс. Найзуудтай үнэнж, гэр бүлдээ их үнэнж, найзуудтай уулзж जैन, тэвэрлж जैन, ёо тос гартал тэвэрлдэн гэдэг шиг ястай ингээл цаа найзаа гэл ингээл сайн тэврээд авдаг найзуудаа тийм ээ. Энэ анаалны вектор маш үнэнж, зарчимч, шудраг хүмүүс. Дасал орчиндоо дуртай, арьсны хүн бол шинэлэг юмд их дуртай, шинэлэг юмд татагддаг. Өөрөөр хэлбэл гэл бүрийн хувьд бол заримдаа жоохон тогтворгүй байж магадгүй байдаг. Өөрийгөө олж чадаагүй арьсны хүн бол жоохон тийм сөрөг талтай байж магадгүй байгаад байдаг. Анаалны эрчүүд бол анаалны эмэгтэйчүүд маш үнэнч, маш шудраг, гэр бүлдээ маш хайртай хүмүүс байгаад байдаг. Хэвээ номер 1 үнэт зүйл бол гэр бүл. Тэдний хувьд бол гэр бүлээ хаста алган дээр ингээ бөмбөрүүлж идэг. Арьсны хүмүүсийн хувьд бол номер 1 үнэт зүйл бол амжилт. Материалог болон нийгмийн амжилт номер 1 үнэт зүйл. Тэрний төлөө бүх юмаа зориулахад бэлэн байдаг. Анаалны хүмүүс бүх юмаа үр хүүхдүүдэд гэр бүлдээ зориулахад бэлэн байдаг. Тийм сайхан хүмүүс байна. Гэхдээ ямар ч векторт сайн ба муу тал байдаг гэж би хэлжсэн те. Сайн талуудыг би сая дурдлаа. Сул тал нь бол нэг л ажлыг нэг дор хийж чадна. Олон ажил зэрэг орж ирэхээр стресстэй байдаг. Заримдаа прокрастинацлдаг. Прокрастинацлах гэдэг чинь ойлгож байна уу? Ажлаа хойш нь тавих төлөвтэй болчих гээд байдаг. Прокрастинац өвчтэй болчих гээд байдаг асуудалтай. Хэрвээ хамгийн муугаар ярих юм бол хүчирхийлэгч. Бүр хамгийн муугаар ярих юм бол уян хатан хүмүүс биш учраас хүнтэй ивэ олохдоо муу байдаг. Яг өөрийнхөө сэтгцээрээ ийм л байх хэвээр, ийм л байна. Миний бодож байгаад энэ л зүв гээл ингээд байх гэдэг маш зөрүүд байх гэдэг. Тэгээд яг өөрийнхөө үнэн гэж бодож байгаа юмаа хүчээр хамгаалах гэдэг хүмүүс. Тийм ээ. Тэгээд хүндлэлийг маш их хүсдэг учраас хэрвээ тэр хүндлэлийг нийгмээс авч чадахгүй байгаа нөхцөлд ажлаас тэр нийгмээс тэр хүндлэл гэдэг юм мэдэрч чадахгүй байгаа юм бол гэртээ очоод их нэрээсээ тэр хүндлэлийг нударгаар нэхэн шаардна тийм ээ. Би гэрээ эзэн намайг хүндэлцгээ гэдэг ингээд. Маш их уламжлалыг дээдэлдэг хүмүүс, түүхийг сонирхдаг хүмүүс. Векторуудын сэтгэлгээ нь ялгаатай байхгүй бас. Арьсны хүний сэтгэлгээ бол логикээр санаал. Ашигтай юу надад ашиггүй юу? Ашигтай бол би хийж яана. Ашиггүй бол би хуруугаач хөдлөхгүй тийм ээ. Бүх юм нэг ханддаг. Энэ хүн надад ашигтай юу? Энэ нөхцөл байдал ашигтай юу? Үнэн хэрэгтэй бол аль аль нь хэрэгтэй байхгүй нийгэмд. Арьсны хүмүүсийн чанарч хэрэгтэй, тэдний хийж байгаа ажил хэрэгтэй байна. Арьсны хүмүүс нийгэмд 24% эзэлж байна. Анаалны хүмүүсийн чанарч хэрэгтэй юм. Нухацтай, хариуцлагатай ханддаг, сайн гүйцэтгэлтэй байдаг. Үнэн зөвийг одоо тогтоодог, мэдлэгийг буруу зөрүү мэдээлэлс ингээд цэвэрлдэг. Энэ чанарч гэсэн хэрэгтэй байна. Анаалны хүмүүс нийгэмд 20% хэрэгтэй байдаг. Тэгэл үргэлжлүүлээд яриад байвал ярих уу тэгээд айгу маш сонирхолтой хоёр векторыг бид нар ярьчаад байна шүү дээ. Цаг байна уу бидэнд хамгийн бол. Та ингээд богинохон дүрсэлж болох уу? Тэгээд өөр юм яриа. За тэгээ окей. За харааны вектор. Харааны вектор маш эмоцтой, сэтгэл хөдлөлтэй хүмүүс. Эдний асуудал бол айдас. Амархан айдаг, төгшдөг хүмүүс. Төсөөлөх чадвартай. Төсөөлийн сэтгэлгээ нь яаж ажилдаг вэ гэвэл болоогүй юмыг ч гэсэн нөгөө айдас гэдэг фильтрээр оруулаад болоогүй юмыг ч гэсэн нэг ялаагч гэсэн нэг жижигхэн ялаагч гэсэн арслан заан болтлоо ингээд томруулаад харчаад байна. Эмоцийг ингэж цацдаг, эмоцийг өөрөөсөө үйлдвэрлэдэг хүмүүс. Хамгийн эртний хүн төрөлхтний эмоц бол айдас. Тэгээд энэ айдсын эмоцийг хувиргаж бид нар сурж гин. Хувиргаад хайрлаж сурж гин. Бусдын төлөө айд сурж гин. Эмпатитай болж гин. Нэгүүлсэн сэтгэлтэй болж гин. Айдас гэдэг бол бүх эмоцуудын орчин үеийн хүний эмоцуудын ээж гэж хэлж болно. Анхны эмоц. Тэгэхээр харааны вектортай хүүхдүүд хар багаасаа харанхуйгаас айдаг, орондоор нуугдж байгаа мангасаас айдаг, юм төсөөлдөг, маш өрөвч сэтгэлтэй, гудамж байгаа тэр гүлэг, муужгаа эднэрийг хараал өрөвдөж जैन. Ээжээ нэг гэрлөө аваад явъя л даваад орчидэг хүү гээл гууж जैन тийм ээ. Хүний зовлон харж чадахгүй. Яг бол өөрийгөө төсөөлчөөд байна оронд. Би бол ингээд яаж ингээд зовж явах байсан бол адилхан л хөөх юм адилхан хүн байжтэй гэдэг ч юм уу ингээд хайрлах чадвартай хүмүүс. Тэгээд зөвхөн хүмүүсийг биш. Амьд байгалыг тэр чигээрээ. Байгаль орчныг, ургамлыг, ан амьтныг тэр юу гэдгийг Amazon мөрөнд байгаа ховрцсон ирвэх тэрийг аварцгаая хүмүүсээ төрөл бүрийн ногоон хөдөлгөөнүүд, Greenpeace энэ бүгдээрээ дандаа энэ харааны вектортой хүмүүс. Өөр хэлбэл бүх чадлаараа амьдралыг хамгаалдаг, амьдралын төлөө байдаг хүмүүс. Маш олон тохиолдолд ногоон хоолтон болчдөг. Яг бол тавган дээр байгаа тэр стейкийг хараад өөрийгөө төсөөлчөөд яана би ч гэсэн намайг ингээд идвэл
Ямар сайхан юм байх вэ те намайг ингэж ижээвэл тийм учраас бүр мөсөнд хатгалцж байна. Харааны вектортэй хүүхдүүд энэс бол бүр травма аваад бүр юу гэдэг анх удаа амьтныг нядалж байгааг алж байгаа хараад травма аваад бүр махнаас гарцсан зөндөө хүүхдүүд байдаг байх харааны вектортэй хүүхдүүд. Тэгэхээр энэ бол харааны вектор. Өөр хэлбэл бусдын сэтгэлийг мэдрэх чадвар. Харааны вектор. Тэгээд бусдыг өвдөхгүй байх хүсэл. Яагад бол бусдыг өвтгөөд хэн нэгэн өвтгөжээвэл өмнөөс нь хамгаалчмаар байна. Яагад бол бусдын зовлон шаналлыг мэдрээдэн штэ. Би оронд нь байсан бол гэл төсөөлөл тэрнээс айгаад байгаа учраас ингээд ийм сэтгэл түгээгч болдог байхгүй. Бүгдээрээ бие биенээ хайрладаг байлдаа хүмүүсээ бидний бие биенээ битгий гимтээлтэй гэл ингээд гуйдаг. Байгаль орчныг битгий устгалдаа, ан амтныг битгий хаалгалдаа гэл ингээд ийм юмны төлөө тэмцчээдэг, явж идэг хүмүүс. Сөргөөр ярих юм бол айдастаа үлдэх гээд магадгүй. Ийм хайрыг түгээгч болж чадаагүй бол истерикддэг, хийрхдэг. Өөртөө хэтрүүлсэн анхаарал шаарддаг. Сэтгэл нь хөгжөөгүй байгаа нөхцөлд зөвхөн гаднах үзэмжинд анхаардаг хүмүүс байх гадайдаг. Өөр хэлбэл хүний доторх гоо сайхныг таньж мэдж чадахгүй, таньж мэдэж чадахгүй зөвхөн гаднаас нь дүгндэг. Өнгөцгөн тийм хүмүүс болж магадгүй байдаг. Өөрөө ч гэсэн гаднаас их гоё хүүхэлдэй болчих гээд байдаг. Дотроо бол хоосон, утга агуулга байхгүй. Гаднаасаа бол зүгээр л хүүхэлдэй. Өөртөө анхаарал шаардсан. Сайхан гэр бүлтэй болоод амьдарч ийн гэхэд өөртөө хэтрүүлсэн анхаарал шаарддаг байдаг. Яг бол айдсыг мэдрээдэн штэ айцаа нэг жоохон багсгамаар байна. Би энд байна шүү. Намайг тоогооч гэд нэг жоохон ингээд тоохгүй байгаадаа бол яах вэ? Истерикдэх, хийрхэх, хэрүүлүүдэх заримдаа тийм байдал орж магадгүй. Эсвэл зохиомол өвчнийг ёо энд ч өвчжээ, энэ ч дарал тийм ч үү гэл ипохондрия гэж ярьдаг эмнэлгийнх нь. Ипохондрия гэдэг чинь зохиомол өвчнийг өөртөө бий болгоод итгүүлчдэг. Өөртөө тэгээд бусдад тийм ээ. Ёо зүрх ч өвдөж, толгой ч өвдөж, нэм чин байна гээл. Тэгэл хүүхдүүд ирдэг. Ээж гээл тоорж бүжгэлж жагаал санаа зовж жагаал гараал явдаг. Хүүхдүүдийг гарангуудаа толгойн нэг алчураад ла гэл одоо гэртээ явж ах жишээ нь. Би жоохон хэтрүүлсэн утгаар яриад байна тийм ээ. Хүүхдүүд явангуудаа зүг зүгээр яаж болоог юм шиг ингээл явж байдаг тийм ээ. Хүүхдүүд ёо би дэлхийн хамгийн одоо өвчтэй хүн би байна гэдэг ч юм уу. Би энэ шүүмжлэх шүүх байдлаар яриаггүй шүү тийм ээ. Энэ хүн өөрөө ч гэсэн яагаад ингэж байгаагаа ойлгохгүй байгаа байхгүй анзаарахгүй байгаа. Зүгээр л анхаарал хэрэгтэй. Бусдын хайр, халамж хэрэгтэй байна. Ийм замаар олж аваад сурчаад байна гэсэн үг байхгүй. За дараагийн вектор. За энд хамгийн нууцлаг сонсголын вектор. За хамгийн нууцлаг чи дараа буруу хэлчлээ. Хамгийн нууцлаг нь үнэрийн вектор байдаг. Сонсголын вектор бас их дотогшоо вектор. Хамгийн дотогшоо вектор сонсголын вектор. Эмзэг чихтэй хүмүүс. Чихээрээ таашаал авдаг. Сэтгэгч хүмүүс. Эртний сөрөгт бол шүний харуулын үүргийг биелүүлж исэн. Өөрөөр хэлбэл шүний манаанд гардаг хүмүүс. Одоо хүртэл нойр муутай. Орой болохоор тэгэл нойр гутаал нойр хөрөхгүй тархин идэвчээл толгоонд бодлууд ингээл яваал төрөөл тэр үедээ чихэнд нь дуу чимээ, гадны дуу чимээ саад болохгүй юмн дээр төвлөрч чаддаг. Эрдмийн ажил дээр, философи дээр, шашин дээр, сэтгэл зүй дээр тийм ээ. Энэ бол дандаа сонсголын вектортой хүмүүс өөрийгөө олдог тэр салбарууд. Хөгжим бичжээж болно, удирдаач, хөгжимчин. Тэгээд яг хөө хэлий сонсголын вектортой хүний том проблем бол сэтгэл гутрал байдаг. Жинхэнэ сэтгэл гутрал зөвхөн сонсголын векторт байдаг зүйл. Өөр хүмүүс ерөнхийдөө байдаггүй. Заримдаа харааны хүмүүс өөрийгөө би аймаар гутраал гэж ярих туртай байдаг. Үндэ бол гутрал биш. Түр зургийн хямрал байдаг. Сэтгэл хямралууд байдаг. Амьдралын нөхцөл байдал сайжраал нөгөө харааны хүн юуч болоог юм шиг эргээл сайхан сэрэгчж जैन тийм ээ. Нар мандж байгаа нарыг хараад өглөөний тэр харааны хүмүүс маань өглөөний эртэж хүмүүс нар мандахыг харах дуртай байдаг. Тэгэл сайхан сэтгэл сэргээл сайхан баярлал авчиж чинь шүнээ айцууд ардаа орхилоо тийм ээ. Сонсголын вектортой хүн яадаг вэ гэвэл эргэн тойрон бүх юм сайхан байсан ч сэтгэл гутралд ороод идэг. Яагаад бол үргэлж нөгөө дотор нь асуулт байгаад байдаг. Би хинбэ юуны төлөө амьдраад байгаа вэ? Жинхэнэ энэ хариултыг олохын төлөө амьдраад байгаа хүмүүс ч сонсголын хүмүүс байхгүй юу? За сонсголын вектор юм байна. Тийм байна. Утгыг хайдаг хүмүүс тэгээд энэ ухаарлыг олоод бусдад түгээдэг хүмүүс. Сургаалаар, шашны сургаалаар жишээлбэл Будда багш сонсголын хүн, Есүс сонсголын хүн, тийм ээ? Тэдний бүтээсэн сургаалууд байна шүү дээ. Библиэд юу гэж байна? Өрөөлийг өөрийгөө хайрлаж байгаа шиг өрөөлийг хайрлаа. Библиэд байна, тийм ээ? Бурхны шашинд юу гэж байна? Хамаг амьтны тусын тулд гээл байж байна, тийм ээ? Аль хэдийнэ тэр хариултуудыг 2500 жил өмнө олцсон байгаа байхгүй энэ нөхдүүд бол. Одоо бол бид нар массаараа олох боломжтой боллоо. Сонсголын хүмүүс маш их төрж гин. Сонсголын хүүхдүүд маш их төрж гин. Сүрэг тал юу вэ гэвэл депресд орж гин энэ хүмүүс. Энэ хэрэглээний ертөнцөөс утгыг олж харж чадахгүй шүү дээ. Тоохгүй байна. Тэр брэнд мөнгө зүг тэд нар сонирхолтой биш. Огтхон сонирхолтой биш сонсголын хүн. Юуны төлөө би амьдарч байна? Тэрийг ойлгомоор байна.
Тэгэхээр олж харж чадахгүй байгаад депресд орчоод байна. Яагаад бол хүмүүсийг гараад бие идэж гэн, бие ашиглаж гэн, яаж юм ертөнцид амьдрахыг утгагүй байна гэл одоо ингээд хариулт одоо олж харчихгүй байгаад сэтгэл өвдөөд байна, депресд орчоод байна. Аль эсвэл жоохон дээрээ ингээд чих гэдэг мэдрэгч нь гэмтсэн нөхцөлд аутист болоод байна. Аутизм гэдэг чинь бас зөвхөн сонсголын векторын асуудал байгаа байхгүй. Зөвхөн сонсголын векторын асуудал тийм ээ. Одоо өөрөөр хэлбэл вектораар нь тэр зовиурууд, өвчнүүд, эмгэгүүд ялгаатай байдаг байхгүй бүр. Зөвхөн энэ вектортай хүн ийм өвчнөөр өвчлөнөө. Ийм гэмт хэргийг зөвхөн ийм хүн үлдэнэ, ийм вектортай хүн. Нөгөө хүний толгоонд ч орж ирэхгүй ийм гэмт хэрэг үлдэх. Тэгээ маш ялгаатай. Тэгэхээр тийм учраас маш тодорхой бид нар хүний ялгааг олоод гардаг. Манай хичээлүүдийн дараа анхны хичээлийн дараа оронгуудаа уже хүмүүс танигдаад эхэлнэ. Би өнөөдөр хэлсэн хүмүүстэй хичээл дээр. За өнөөдөр та нар ажны векторыг сурчлаа. Одоо гудамжинд энэ хүмүүс харагдаад эхэлнэ та нарт. Ажны вектортай хүмүүс яаж хөдөлж гэн, яаж бие явж гэн, байгаа байдлаар нь шууд танигдаад эхэлдэг байхгүй хүмүүс. Биднэрт ийм чадвар үүсдэг байхгүй ингээд аажмаар. За дараагийн вектор. Уретральны вектор. Энэ бол төрөлхийн хаанууд. Бусдыг захирж явах хүсэлтэй, бусдыг хамгаалж явах хүсэлтэй, нийт сүргийг хамгаалах хүсэлтэй. Маш өндөр сексуальны дур хүсэлтэй, либидо гэж ярьдаг та. Либидо маш өндөр. Тэгэд бүгдийг сүргээр нь хамгаалах, халамжлах хүсэлтэй хүмүүс байдаг. Төрөлхийн өгөх хүсэлтэй байдаг. Нийт сүргийн төлөө амьдарч байгаа хүмүүс. Одоо Чингисийн хэлсэн үг байдаг та. Алд бие минь алж аваас алж чадгаа гэд тийм ээ. Ахуй төрмөнд бүү алдартгаа. Би өгсөн ч хамаагүй миний төр, миний бүтээсэн энэ ард түмэн босгосон энэ эзэнт гүрэн минь амьд байгаа гэсэн үг шүү дээ тийм ээ. Тэгэхээр ийм хүмүүс Чингис жишээлбэл уретральны вектортай байсан. Маш олон жанжнууд дандаа уретральны вектортай байдаг. Сүх Баатар, Хатан Баатар, Макс Саржав, барууны түүхээс гэвэл Наполеон маш олон тохиолдолд жижигхэн байдаг уретральны вектортай хүмүүс. Жижигхэн мөртлөө хинээс ч харцаа бууруулдаггүй. Брюс Ли, Асашоро дандаа уретральны вектор. Одоо ийм тэмцэгчд, хувьсгалчд шаардлагатай бол бослогч гаргадаг. Ард түмний бослогыг удирдаад явдаг. Эсвэл жанжин шиг одоо ингээд арма удирдаад тулаанд ингээд удирдаад явдаг. Миний араас гээл ингээд урагшаа хамгийн дөрөнд тавьж яадаг хүмүүс. Тэгэхээр уретральны хүмүүс гэдэг чинь маш зоригтой. Хизээч ухардаггүй. Одооны Дональд Трамп, одоо Америкийн ерөнхийлөгч Дональд Трамп бас төрөлхийн уретральны вектортай хүн. Тулгаж шаарддаг хүмүүс. Тийм ээ, уретрал минийхэр хий, эсвэл үх. Тийм ээ. Минийхэр байхгүй л алалцъя. Алцах юм бол үхтлээ алцсан. Эмэгчингүүдээ булаацалдаад, эмэгтэйчүүдээ булаацалдаад хоёр азар яаж зодтолдог вүлээ? Сүрэгт нэг л азраг байх хэвээр, нэг л удирдагч, ахлагч байх хэвээр байдаг, тийм ээ. Дийлцэн нь явдаг, сүргээсээ явдаг, эсвэл үхдэг. Тийм байгалийн хууль байна штэ. Анги дотор ч гэсэн хэрвээ хоёр уретральны хүүхэд нэг ангид орчих юм бол зодолдоод салахгүй тэд нар. Багш ийм хүүхдүүдээ хоёр өөр ангид хуваалцах хэвээр байхгүй. Өөр өөрийн гэсэн сүрэгтэй байх хэвээр. Жинхэнэ сургуулийн атмаанууд байдаг. Ховор 5% төрдөг. Гэхдээ энэ 5%-аас ганц 2% нь амьд үлддэг. Яг бол их эрсдэлтэй амьдардаг. Каскадер болдог, тийм ээ, их эрсдэлтэй спортыг сонирхдаг. Заримдаа шаардлагагүй байдлаар өөрийнхөө амнасаа эрсдэлд оруулчаад байдаг. Эмчэд очиж үзүүлэх дургүй байдаг. Хэрвээ арх уугаад эсвэл гар тамхи хэрэглээд эхлэх юм бол хинч зогсоож чадахгүй, яаж араас нь чирэгдээл битгийлтэй гээл одоо ерөөсө тоохгүй. Дандаа өөрийнхөөрөө байдаг хүмүүс. Хүссэн юм аа л хийн. Уретральны хүүхэд сургуульд ороод хэрвээ багштай дургүй үрэх юм бол тэр багшийн хичээлийг хийчихгүй. Харц марцсан ч гэсэн амар өөртөө ихтгэлтэй том хүнтэй харьцсан юм шиг мэдрэмж төрдөг. Том хүмүүс өөрөө ирэхгүй их хүндэтгэлтэйгээр харьцаад эхэлдэг. Тим хүмүүс байдаг. Маш зоригтой, тэмцэгчд. Тэгээд дандаа өгөх хүсэлтэйгээр дурдаг. Цорын ганц өгөх хүсэлтэй вектор. Бус нь дандаа авах хүсэлтэй дурж штэ. Өгөх юм одоохондоо байхгүй. Бидний сүрэгт ийм хамгаалагч хэрэгтэй штэ. Сүргийн цөм хэрэгтэй байна. Уретральны хүн тийм цөмөнд болж өгдөг. Тэгээд эрчүүд найзалмаар байна. Уретральны хүнтэй. Эмэгтэйчүүд нь оронд нормоор байна. Тийм ээ. Найз охин нь болмоор байна. Эхнэр нь болмоор байна. Тийм хүчтэй мэдрэмж өгөөд идэг. Аюулгүй баталгаатай мэдрэмжийг бусдад түгээдэг. Энэ хүний дэргэд ямар ч хүн айдасгүй байдаг. Хамгаалагдсан орчныг мэдэрч яадаг ямар ч хүн. Тийм учраас өөр ирэхгүй татагдаад байдаг тэр тийм ээ. За дараагийн вектор гэвэл Unscripted-ийн ивент тэтгэгчээр Европын холбооны стандартыг бүрэн хангасан Монголын онгон дагшин байгалийн эрдэс тус Via Millennia ажиллаж байна. Баярлалаа. За хамгийн ховор вектор ганцхан хувьтай байдаг үнэрийн вектор. Үнэрийн вектор энэ бол жинхэнэ сүргийн нууц ноёнтнууд, дипломатууд, улс төрчид, тийм ээ, тагнуулууд, санхүүч, банкирууд,
Олон байд юм шүү. Олон яг бидний нүдэнд тэгж олон харагдаад байна. Тэрнээс тэд нэр дандаа тийм дээгүүр төвлөрсөн хүмүүс байгаад байна. Дандаа эрх мэдэлтнүүд, дандаа эрх мэдэлтний зөвлөхүүд тийм байгаад байдаг байхгүй. Төрийн нарийн бичгийн дарга юу байдгийг. Дандаа нэг тиймэрхүү. Гаднаас харахад их даруухан юм шиг мөртлөө гэхдээ маш нөлөөтэй, маш далдаас маш их нөлөө үзүүлж идэг хүмүүс. Нууц ноёнтнууд, сүргийн нууц ноёнтнууд. Шаардлагатай бол хор найруулчин, шаардлагатай бол хуйвалдчин энэ хүмүүс улс төрийг тодорхойлж байна. Ямар ч улс орны улс төрийг энэ хүмүүс авч явдаг байхгүй. Одоо нэг тийм гинэн хонгор ойлголт байгаад байдаг сонгогчдын дунд. Шудраг хүнийг л гаргачвал тэгэл болчих юм шиг. Тэгэл сайхан дуучин хүн гараад ирж гэн, жүжигчин хүн гараад ирж гэн юу гэдгийг. Компани захирал сайхан шудраг анаалны хүн гараад ирж гэн. Тэгэл яаж чадахгүй буцдаг байхгүй. Яад бол уучраа болохгүй энэ анаалны хүмүүс яаж одоо ингэж өнөөдөр энтэй найзлаад тэрний дайсан байсан тэгсэн чи маргааш тэгсэн чи энэ найз болоод тэр нь дайсан болчихоо юу болоод байна гэд баян бүхэн өөрчлөгдөж яадаг байхгүй. Улс төр гэдэг чинь могоо үүр шүү дээ. Тэгэл могоонууд бие биентэй найзлаад тэрний эсрэг хувилдаал шаардлага хэрэгцээтэй бол ингээл талаас олоод ингээл үргэлж нэг тийм сони юм байгаад байдаг. Үнэрийн хүмүүс энийг хийж чадаад байдаг байхгүй. Энэ хүмүүсийг юу гэж ярьдаг вэ гэвэл монголчууд бол хүний үнэргүй гэж ярих гэдэг. Яагаад бол хамгийн эмоц багтай, хамгийн сэтгэл хөдлөл багтай. Гаднаасаа харахад амар хүйтэн царайд найрсаг харагдаж чадна. Путин байна, Си Жинпин байна. Харахад бол их найрсаг инээмсэглсэн хүмүүс байгаад байна. Дотроо бол юу хийх ёстой вэ? Өөрийнхөө сүргийн төлөө би юу хийх ёстой вэ? Ямар ч хамаагүй үнцнээр, ямар ч хамаагүй аргаар хийнэ. Одоо Путин, Си Жинпин хоёр маш тодорхой үнэрийн вектортай хүмүүсийн жишээнүүд байна. Жишээ нь бол. Гэхдээ цаад зорилго нь бас сүргийнхаа төлөө байдаг юм уу? Хэрвээ төрийн хүн том бодолтой төрийн хүн бол үнэхээр агуу төрийн хүмүүс байдаг. Тийм ээ. Төрийн хүмүүс төрийн төлөө ямар ч хамаагүй аргаар бүх юма хийдэг. Зөв юм хийдэг. Сүргээ хамгаалдаг гэсэн үг байхгүй. Аюулаас авардаг. Үүрэг нь өөрөө тэр аюулаас сэргийлж явах ёстой хүмүүс. Эрдэмтэн болох юм бол ийм хүмүүс микробиологч болдог. Өөрөөр хэлбэл бичил ертөнцийн аюулуудаас хамгаалж штэ вирусаас, бактериас, тийм ээ, микробиологч болж гин. Эсвэл галт уул судлаач болж гин. Эсвэл одоо юу судлаачуд байгаад байна бас одоо энэ цаг агаарын өөрчлөлтийн судлаачид байгаад байна гэх мэтлэн. Өөрөөр хэлбэл хүн төрлөختөнд хаанаас ямар аюулууд ирж болох вэ? Эсвэл миний сүрэгт улс төрийн төвшөнд тэгвэл би нууц ажиллагаа явуулаач гэсэн тэр аюулыг эрт илрүүлье. Арга хэмжээ авъя. Тэр дайснуудын миний эсрэг хамтраад байгаа дайснуудын дунд яс хаяа. Тэдний хооронд нь хэрэглэдүүлье гэдэг ч юм уу. Тийм ээ. Эсвэл тэр улс орон ямар нэгэн надад ашиггүй бодлого явуулаад байна. Америкийн бодлого жишээлбэл өнгөт хувьсгалуудыг хийж гэн энтэнд. Тийм. Тийм учраас ийм хүний үнэргүй гэдэг байгаа энэ хүмүүс энэ сүргийг хамгаалдаг хүмүүс. Энэ хүнгүүгээр улс орон байдаггүй байхгүй. Байж оршин тогтнож чадахгүй. Яг бол энэ хүмүүс яг зөв бодлогоор гадаад харилцааны яамны сайд болоод ч юм уу, дипломат болоод ч юм уу. Тэгэл найна хэлэх ёстой юм хэлээд байгаа боловч цаанаа ондоо бодолтой байгаад нь шүү дээ. Хоёр нүүртэй юм шиг харагдаад байна. Жирийн хүнд бол хоёр нүүртэй, бөөрийн хийхэлтэй баталгаагүй барьцгүй юм шиг харагдаад байна. Тэгээд хагас цаг үг хэллээ. Тэгээд сүулт нь сонсоод ахаар нэг олигтоодаг барьцтай юм хэлчихээг бол байгаа хгүй. Нэг бөөрийн хийлээ, дандаа гоё үг хэлээл ингээд дипломат хүний авиас нь бол. Жирийн хүнд ямар зан характераар илэрх үү? Жирийн хүнд бол жишээлбэл анги дотор бол үнэрийн вектортой охин бол жоохон тийм ховч байх гэдэг. Багш дээр гүйж очиод ховлох гээд байдаг. Бусдыг багшаа энэ гэсэн шүү, тэгсэн шүү гээл. Аль эсвэл там барьдаг хүмүүс. Үнрээр мэдэрж шүү үнрийн вектор. Заримдаа тийм хараатай тэгээд үнрийн вектортай эмэгтэйчүүд хараа үнэр хоёр хосолсон бол жоохон тийм юм мэдрэх чадвартай байх гэдэг. Зүүн совин. Ер нь бол үнрийн вектортой хүмүүс маш хөгжсөн зүүн совинтой хүмүүс шүү. Жинхэнэ хөгжсөн зүүн совинтой итгээд ингээд амьдардаг хүмүүс. Зүүн совингоор санхүүгийн эсвэл бизнесээ эсвэл улс төрийн шийдвэрүүдэ гаргадаг. Мэдэрж яадаг. Хаана юу болоод байна? Аль тогоонд юу чанагдаад байна? Үнрээр нь мэдрээд байдаг. Жишээлбэл Warren Buffett алдартай хөрөнгө оруулагч байгаад байна шүү дээ. Инвестор. Тэрний хэлж байгаа Амахагийн зүнч гэж ярьдаг шүү дээ тэр чинь. Зүнч, Амахагийн зүнч. Тэр юу гэж ярилцлагатай хэлжсэн бэ гэвэл би ихэнх шийдвэрүүдээ зүүн совингоор хийдгээ гэж хэлж байгаа байхгүй. Тийм ээ. Тэр мэрэгжлийн туршлагач байна. Гэхдээ зүүн совин байгаад байна. Үнэрийн векторын дараа амны вектор байна. Амны вектор гэдэг бол жинхэнэ тийм их шогч хүмүүс байдаг. Үргэлж ярьдаг. Зогсоо зайгүй яриад байдаг. Заримдаа том амтай байж магадгүй байна. Аль эсвэл зузаан уруултай байж магадгүй байна. Хоол идэх дуртай, төрөл бүрийн гоё хоолыг амталж идэх дуртай байдаг. Өвөрмөц хоолыг идэх дуртай. Маш олон тохиолдолд мундаг тоогооч болж чадна өөрөө. Эсвэл виноны мэргэжилтэн сомелье тийм ээ виног ингээл үнэрлээд тогтоодог ямар вино вэ хэд оны вино вэ ямар үнэтэй вэ гэж ярих чадвар гэдэг чинь уран илтгэгч хэдэн цагч хамаагүй яриад иж чадна. Яриад нүгнүүд цаанаас гардаг. Нэг онцлог нь юу вэ гэвэл бодохгүйгээр ярьдаг хүмүүс.
юу ярих гэдэгаагаа бодоод ярьдаг штэ хэдэгтэй хүмүүс бол тийм ээ. Амны вектортай хүмүүс бол тэгдэггүй, тэгж чаддаггүй. Эхлээд ярьчаад дараа нь хойно ярьсан хойно хэлсэн юм эргээд өөрөө ойлгодог байхгүй. Хох би ямар гоё юм ярьч ба. Тийм ээ. Тийм хүмүүс байх гэдэг тийм ээ. Ярьж явахдаа ойлгоод илүү санаагаа гаргаад нэмж яриад байдаг. Тий. Улам тэрийг ургуулад ингээд гоё болгоод ингээд яриад хамгийн гол хүсэл нь юу вэ гэвэл хүмүүсээр өөрийгөө сонсуулах. Хүмүүс сонсчихвэл тэр нь таашаалтай байдаг. Тийм учраас нэг аюул байдаг. Худалч болж магадгүй байдаг. Хар багаасаа юм хүүхдийг ийм байдалд оруулж болохгүй, ийм ярьдаг хүүхэд бол ярих чадварыг хөгжүүлж авах хэрэгтэй. Мэтгэлцээний клуб оруулах, тийм юу гэдгийг ном уншлагын клуб, чангаар уншдаг жүжигийн клуб, тийм ээ. Тинчээ өөрийгөө хэрэгжүүлнэ. Чөлөөтэй ярина. Эсвэл телевизэд дэргэд хөтлөгчдийн тийм курс мөрс байгаад байдаг, тийм сургалтууд байгаад байдаг. Тийм юмд оруулж болно. Өөрөөр хэлбэл гоё ярих чадварыг хөгжүүлэх ёстой. Худлаа ярих юмнуудыг хорж явах ёстой. За худлаа ингэж зохиосон юмыг сонсохгүй ээж, тийм ээ. Зүгээр яг байгаа юмны тухай ярих гээл. Хэрвээ тэр ярих чадрыг хөгжүүлэхгүй заримдаа жоохон би burn хийхээ болж чаддаг, тийм ээ. Жоохон сонин байдлаар ярих гэдэг хүн болцох байдаг. Тийм. Оньгооч юм байна. Шок хоч өгөөд байдаг хүмүүст хоч маш оновчтой хоч өгчдөг. Ярихдаа дотроос яриад байгаа шүү дээ. Энэ бол маш чухал үүрэгтэй байдаг. Эрт дээрээс мэдээллийг бас ингэж дамжуулж ирсэн. Нийт зүрэгт чухал мэдээллийг ингэж дамжуулж штэ. Домог хэлбрээр, үлгэр хэлбрээр, ардын аман зохиол энэ дандаа амны вектортай холбоотой. Ардын аман зохиол, тийм ээ. Зүйрцэц үг, хэлц үг дандаа амны вектортай. Амнаас дотроос нь бодлоггүй гаргаад ирсэн үгнүүд байгаа байхгүй. Харж ирсэн зарим хүмүүс ч одоо ингээд толгоо холбоол ингээд урсгаал ярих чадвартай байдаг штэ. Энэ чинь амны вектор байхгүй да. Амны вектор нь ингэж ажиллаад байна. Дээрээс нь сонсголын вектортай нийлсэн бол яста жинхэнэ урсгаад маш үнцгий утгатай юмныг ярих чадвартай хүмүүс байдаг байхгүй. Бас амтай сонсголтой хүмүүс бол нийлэх юм бол оперын дуучин. Опер дуулах хүсэл байдаг. Мундаг дуучин болж магадгүй амны вектортай хүн. Aerosmith-ийн тэр Steve Tyler-ыг санаж байна уу? Мангар том ам зүгээр. Ярцаасан цагаан шүт, 32 цагаан шүт. Тийм ээ. Хэрвээ байдал буруугаар эргээд энэ хүн худалч болох юм бол тэгвэл маш их мөнгнөөс яриагаар ингэж луувэрддэг. Пирамид босгодог юу гэдгийг санхүүгийн пирамид босгож чаддаг, хүмүүст итгүүлж чаддаг. Амны вектортай хүний ярианд хүмүүс итгэчээд байдаг байхгүй, өөрөө ирэхгүй. Хүмүүс итгэждэг. Энэ бүхэн маш нарийн утга учиртай. Бүхэн нарийн цаанаа холбогдоод байгаа. Ингээд холбогдоод цогц сүрэг бий болдог байхгүй. Хүн болгон өөрийн гэсэн үүрэг ролтой. За хамгийн сүүлчийн вектор гэвэл булчингийн вектор байна. Энэ бол гүйцэтгэгч хүмүүс, дагагч хүмүүс, төгс дагагч хүмүүс, дагаж үлддэг. Бус нь яаж амьдарч гин би дагаж амьдрна. Адилхан. Аав ээж минь мал малдаг, бүхэн насаараа мал дээр амьдарсан бол би ч гэсэн малчин болно. Тэгэл мундаг болчин болж гин. Тэгээ шудраг хөдөлмөрөөр идэх талхаа олж идэж гин. Хүүхдүүдээ ч гэсэн яг ингээд зааж сургаж гин. Өөр хэлбэл булчингаа ажилуулад таашаал авдаг хүмүүс. Сэтгэгч хүмүүс биш. Ямар нэг амбиц байхгүй. Элдв амбиц ингийн амьдралаар амьдардаг хүмүүс. Арт түмэн гэсэн үг байхгүй. Энэ чадвар бусдыг дагаж үлдэх чадвар 95% байдаг байхгүй. Хүн төрлөختний 95% бид нар ингэж сурдаг байхгүй. Дагаж үлдэх. Тэгээд жирийн амьдралдаа ч гэсэн бид нар дандаа үргэлж шин нэмийг сэтгэж зохиогоод амьдраад чадахгүй шүү дээ. Нэгэнд батлагдсан амьдралын хэв маяг загварууд байна. Тэрийг дагаад бид нар амьдраад шүү дээ, тийм ээ. Тэгэхээр энэ чадвар тийм дийлэн хүмүүс байгаад байна. Яг жинхэнэ төрөлхийн булчингийн вектортай бол 38% байна. Энэ хүмүүстээр амьдрал тогтож байна гэсэн үг байхгүй. Амьдрах чадвартай хүмүүс. Ямар ч нөхцөлд тэгэл гэр бүлээ авч яваал амьдрал олон хүүхдийг төрүүлдэг. Энэ хүмүүсийн гэр бүлд тэгэл нөгөө сонсголтой ч хүмүүс төрж гэн, нөгөө үнэртэй уритралтай ч хүмүүс төрж гэн, аштай анаалтай тэр бусад вектортай хүмүүс төрөөд энэ хүмүүсээс гараад байна. Бид бүгдээрээ энэ хүмүүсийн үр хүүхдүүд үр сад байхгүй. Талархаж яах хэвээр энэ хүмүүс. Ягаад бол энэ хүмүүс байгаагүй байсан бол бид нар идэх махгүй, идэх талахгүй, тэр хүнсний ногоогүй байх байхгүй. Бидний бохирын хоолоо моолоо хэн цэвэрлж гэн, бид нар хоол хүнсийг хэн бэлдэж өгч гэн, гудамж талбайг хэн цэвэрлж өгч гэн, тийм ээ. Энэ хүмүүс л байгаа шүү дээ. Бүх юмны үндэс суурь нь болдог. Нийгмийн үндэс суурь. Нийгэм энэ хүмүүсийн хөдөлмөр дээр тогтож штэ. Тэгээд зуурмаг нь бидний сэтгцийг холбож өгж байгаа зуурмаг нь дагаж үлдэх сэтгэлгээ. Одоо тоосгонууд векторуудыг тоосго блок гэж үзэх юм бол нөгөө дагаж үлдэх сэтгэлгээ энэ булчингийн сэтгэлгээ нь бидний холбож өгч гин. Өөрөөр хэлбэл бид нар нийгмийн норм дүрмийг дагаж амьдарч гин гэсэн үг байхгүй. Маш сонирхолтой байна, их баярлалаа. За зүгээр. Одоо 8 векторууд товчхондоо энэ шүү. Тийм байна тий. Би одоо хүмүүсийг өөрчлөгдөж болдог гэж боддог байхгүй юу? Та энэ тухай юу гэж боддог вэ? Болно шүү дээ. Векторууд өөрчлөгдөж болохгүй. Векторууд өөрчлөгдөж чадахгүй.
А вектор дотроо хүн өөрчлөгдөн гэсэн үг байхгүй. Тэгвэл хүн одоо нэг вектор одоо хідэн вектортай байж болох юм. Байлаа гэж бодоход нэг вектор нь багасаад нөгөө вектор нь ихснэ гэж байх уу? Байхгүй. Векторууд нэгдүгээрт төрөлхийн зүйл. Надад би хэдэн вектортай төрсэн байна. Тэрүүгээрээ л ингээл амьдран тэрүүгээрээ л дуусна. А гэхдээ вектор дотроо би хөгжиж болно гэсэн үг байхгүй. Вектор дотроо векторын чадваруудаа хөгжүүлээд. Жишээлбэл зүгээр л жоохон хүүхэд байхдаа зураг зурж гин. Харааны векторын чадвар анаал хараатай нийлээл одоо зураач төрөлхийн зураач байхгүй анаал хараатай хүүхэд бол зурах дуртай хүүхдүүд. Тэгэл зүгээр ингээд жоохон зурж байгаа л тэгээ хүүхдийн нэг зургнууд байдаг шүү дээ. Тэгэл хаяул хаяж болно. Ондоо юм занималдаал эмч болоод юу гэдгийг багш болоод явчих болно. Аль эсвэл чадвараа хөгжүүлэх юм бол дизайнерч болж болно, архитекторч болж болно, эсвэл бүр том авиаста зураачч болж болно. Дэлхийд даяар үзэсгэлэнгээ гаргадаг тийм ээ. А гэхдээ дандаа энэ хоёр вектор дотроо л хөгжчихлээ. Анаал хараа хоёртоо хөгжчлөө л гэсэн үг байхгүй энэ хүн. Цаашаа өөргөө хөгжүүлчлээ. Өөр хэлбэл нийтвэр нэмэлт чадамжуудыг эзэмшээд ээж болно бид нар. Нэмэлт ухаарлуудыг аваад ээж болно. Нэмэлт мэдлэгээрээ эсвэл амьдралын туршлагаараа бид нар өөрчлөгдөөд ээж болно. Одоо бидний амьдралыг тодорхойлж байгаа энэ хэдэн зүйл байгаа. Нэгдүгээрт бидний төрөлхийн векторууд байна. Энэ бол бидний хувь тавилан. Энээсээ бид нар хаашаач хазааж чадахгүй векторуудаас. Хоёрдугаарт орчны нөлөө байна. Би ямар орчинд амьдарч ийсэн, аригчдын дунд, гэмт хэрэгтнүүдийн дунд амьдарсан бол би адилхан тэднэр шиг дуурайгаал амьдрна. Амьдрал ийм байдаг юм байна гэж мэдэж аваад сураал тийм байдлаар л амьдрна гэсэн үг шүү дээ. Эсвэл ном уншдаг, хөгжсөн, сэхэтэн айлд төрлөө гэсэн бол би ч гэсэн ном уншаад хөгжих, сэхэтэн болох магадлал маш өндөр. Дээд сургуульд орох магадлал маш өндөр тийм ээ. Тэгэхээр орчин нөлөөлж байгаа хоёрдугаарт. За тэгвэл тэрнээс гадна орчны хүмүүсийн өөр хэлбэл нийгмийн нөлөөнөөс гадна бас миний өөрийн ухамсар гэж байна. Би өөрөө амьдралаа тодорхойлох боломжтой. Би өөрөө сонголтоо хийх эрхтэй хүн. Тийм ээ. Надад чөлөөт сонголт байна. Би яаж амьдрах вэ? Би өөрөө энэ орчиндөө байх уу эсвэл ондоо орчныг би хүсэж байна. Би ийм амьдралаар амьдрахыг хүсэхгүй байна. Би амьдралаа өөрчлөхийг шийдээд 3 дугаарт бид өөрсдөө амьдралаа тодорхойлох боломжтой. Ийм 3 зүйл байна. 1-р векторууд, 2 дугаарт бус хүмүүсийн нөлөө, 3 дугаарт миний өөрийн бодол, хүсэл, мөрөөдөл. Одоо хүн өссөн орчин гэр бүл гэж штэ. Ээж ааваасаа векторыг нь өвлөж аавна гэж байх уу? Одоо харааны вектортэй ээж, анаалны ааваас төрөх хүүхэд ямар вектортэй байх нь зөвөр хувьд саяаны тийм таамаг рандом асуудал юм уу? Эсвэл тэр аав ээжээс хин нэгнээс нь өвлж авах юм уу? Их сони ажиглалт байдаг. Ер нь бол эцэг эхээс өвлж байгаа юм байгаа. Мэдээж генууд бол ген, тэгэл ген дамжиж гэн. Генаар бид нар нүдний өнгө юу гэдгийг, хамрын хэлбэр, чихний хэлбэр, аав нь хар устай, хүүхдэн ч гэсэн дуурайгаад хар устай болчлоо гэдэг ч юм уу, тийм ээ. Эсвэл тэр Жаки Чан алдартай тэр хамрын харалт, аав нь ийм хамартай, хүн ч гэсэн ийм хамартай болцсон алдартай дэлхийн суперход байна, тийм ээ. Иймэрхүү юмнуудыг өвлж авж гэн. Сэтгцийн хувьд бол заавал тийм биш байхгүй юу? Заавал тийм байх албагүй. Яг аав шиг адилхан сэтгцтэй, эсвэл ээж шиг адилхан сэтгцтэй байх албагүй. Сүрэгт хэрэгтэй хүмүүс төрдөг байхгүй сэтгцээрээ. Жишээл өөр хэлбэл сармагчин шувуу хоёрын гэр бүлд аав нь сармагчин ээж нь шир бол шувуу зүгээр би зүйлж ярьж сэтгцийн ялгааг нь би хэлж дээ тийм ээ. Тэгсэн чи хүүхэд нь загас хүүхэд байж болно. Шал ондоо сэтгцтэй, шал ондоо юм боддог, ондоо юмыг хүсдэг хүүхэд төрж ээж болох байхгүй. А яагаад бид нар заримдаа ийм аз жаргалгүй амьдралтай болчдөг вэ гэдэг шалтгаан эндээ байна. Яагаад бол эцэг эхэн заримдаа хүүхдээ ойлгохгүй гимтээч хийдэг. Хүсээгүй мөртлөө шахалт дарамт үзүүлээд яг өөрсгөө болох гээд санамсаргүй байдлаар гимтээч хийдэг. Яагаад бол өөртөө аав ээжтэй адилхан хүүхэд байсан бол асуудалгүй. Тэгэл яг аав ээжийн хилээд байгаа юм нь ёстой маш сайхан хөрсөн дээр буугаал тэр хүүхэд сайхан ойлгоол хөгжөөл яагаад бол өөрийнх нь байгалийн өгөгдөлт нь таарч тохироод байгаа учраас тийм ээ. А гэтэл тийм биш байвал яах вэ? Шал ондоо хүсэлтэй. А тэгвэл тэр хүүхдийг заримдаа эвдэлчих гээд байдаг байхгүй. Тэр загсыг мод руу авируулах гэдэг гэсэн үг байхгүй. Шилжүүл судгаар хэлэхээр аав ээж нь хоёулаа модон дээр амьдардаг. Миний хөө чи одоо зөв амтан болъё гэж байгаа юм бол бидэн шиг адилхан мод руу ингээд авираад ир хичээ чи чадна. Эсвэл чадаж өгөхгүй бол чи дутуу хичээж ин чи илүү сайн хичээх ёстой. Ямар арчааг муу хамтан бэ чи гээл буруутахын аргагүй аав ээжийг. Яг бол тэдний туршлагаар бол бидний амьдрал ингээд яваад болж байна. Бид нар уучраа яаж амьдрах ёстой? Уучраа олчлоо. Тийм ээ. Одоо хүүхэд маань битгий бидний алдааг давтаасаа шууд яаж амьдрахыг хилээд үгүй гээд ингээд зааварчлах гэдэг шүү дээ. А гэтэл хүүхэд шал ондоо хүүхэд байвал тэр нь гэмтэл болж хувирч чад байна гэсэн үг байхгүй. За хүүхдийг бол бид нар ойлгохыг хичээгээд эцэг их нь яаж болох юм бэ? Нэгэнт одоо сонголт хийгээд гэр бүл болчихсон, хайр дурлалын харилцаанд орчихсон байгаа бол хоорондоо их сайн тохирдог векторууд, огт тохирдоггүй ингээд түлхэлцээд байдаг векторууд гэж байх уу? Энийг бид нар одоо гэр бүлийн амьдралд яаж ашиглаж болох уу энэ ухааныг? Бид нар бие биенээ ханиуд бие биенээ тохиолдлоор олдоггүй байхгүй. Дандаа яг миний дотор хүсээд байгаа хүнээ далд ухамсараараа би ямар хүнтэй баймар байна тэр хүнийг өөртөө олоод авдаг байхгүй. Энэ тохиолдол биш байдаг.
гаднаас харахад энэ хоёр бие биендээ амар гой тохирохоор хос гээл ингээл гаднаас хүн хараад тэгсэн ч гэсэн тэгэл хамт байж чадахгүй салчиж जैन жишээл. А гэтэл за энэ чамд таарахгүй те бол гэж итэл сайхан нийлээл тэгэл бүхэл насаараа хамт амьдрал ад жаргалтай байж болохоор байгаа хгүй жишээлбэл гаднаас бид нар энийг хараад дүгнэхээ аргагүй хүмүүс өөртөө мэдэрдэг дотроо үнрээр мэдэрдэг. Феромонууд гэж байдаг. Феромонууд юу вэ гэвэл бидний одоо дааврын үйл ажиллагаанаас шалтгаалаад бидний биенээс ялгарч байгаа үнрийн үл ялэг үнрийн молекулууд аахгүй. Энэ бол хөлсний үнэр биш, ямар нэг үнэртэй усны үнэр биш. Феромонууд тийм ээ? Үнрийн молекулууд. Тэрүүгээр бид нар одоо хүртэл харьцаад байна. Амьтан шиг. А тэрийг хүн ойлгодоггүй. Яагаад энэ хүн надад гинтгэн таалагдаад байна? Яагаад энэ хараад гайгүй л ингээл жирийн хүн байх шиг тэгсэн мөртлөө нэг л сонин болгоомжлол төрөөд байна. Хүн өөртөө тайлбарлаж чадахгүй байгаа байхгүй. Үнэн хэрэгтээ бол тэр феромонуудыг мэдрээд зүүн совин ажиллаад байна шүү дээ. Тэр эртний тэр тархин, рептилийн тархин ажиллаад байна шүү дээ эртний тархи. За энэ хүнээс холхон бай. Энэ хүн сайхан хүн байна. Энд бол ойртыг. Бидэнд сигналуудыг өгөөд байна зүүн совин. Тэгэхээр яг ингээд ханиа олохдоо ч гэсэн муу ялгаагүй тийм байдаг байхгүй. Хүн ойлгохгүй байгаа даа. Яагаад би энэ хүнийг олж хараад тоогоод энтэй сууч. Яад бол энэ хүнээр би далд хэрэгцээгээ нөхөж авах юм байна гэдгийг мэдэрснээр олж аваад байна гэсэн үг байхгүй би бинэ. Тэ. За тэгэхээр товчхондоо бол таарч тохирох векторууд байдаг. Товчхондоо бол энийг одоо яг асуулт чи өөрөө чи асуулт байсан. Тэгэхээр хариулахад бол эсрэг тесрэг үзүүлэлттэй векторууд бие биендээ татагддаг. Ижил ижлээрээ биш. Эсрэг үзүүлэлтээр бие биендээ татагдаад ягаад бол мэдэрж гин энэ хүн намайг нөхөж чадах юм байна. Миний дутагдaltaй талыг энэ хүн өөрийнхөө давуу талаараа нөхчих юм байна. Тийм ээ. Надад ийм юм дутагдж гин. А гэхдээ энэ шинжүүд энэ авиас чадвар энэ хүн дээр байна. Би биднээ сайхан нөхөх юм биш үү бид нар гэдэг ингээд дотроо бид нар мэдэрч яадаг учраас тийм эсрэг үзүүлэлттэй хүнийг яаждаг. Жишээл аль санаал хоёр бие бинээ нөхчдөг. Хараа сонсгол бие биендээ татагчдаг. Нэг нь аймаар эмоцтой нөгөө нь маш дутагшоо. Жишээлбэл тиймнүүд байгаад байдаг байхгүй. Гэхдээ хамгийн гол нь татагтахаас гадна бас хамтын амьдрал гэж байна штэ. Хамтын амьдрал дээр гол нь ойлголцож чадахгүй үгүй энэ бол ондоо асуудал болчихж байгаа байхгүй. Одоо үзэгчдэд, сонсогчдод маань сонирхолтой байлгах үүднээс яг мэдээж ингээд хүний векторыг олох урт хугацааны тест олон ажиглалт байдаг бах л та. Гэхдээ одоо нэг ерөнхий наадлынх нь одоо амсуулаад өгөх үүднээс та яг хүний векторыг олж өгөхийн тулд ямар асуулгууд явуулдیں۔ Юу яаж таньж мэдтیں гэдгийг одоо над дээр жишээ үзүүлж болох уу? Асуулга явуулдаггүй. Манайд тест бол байхгүй. Өөр одоо Виктор Толкачев гэж систем векторыг бүтээсэн хүмүүсийн нэг нь байдаг. Тэрний шавнырын зарим нь ганц нэг тест боловсруулсан байдгийг. Би тэрийг бүгэлж үзчихсэн. Гэхдээ нэг их ач холбогдолтой гэж үзэхгүй байна. Яагаад бол систем векторын сэтгэл зүйг бид нар сайн ойлгоод үзснээр хүмүүсийг хараад ойлгодог болчдөг юм аа. Тэртээ дэргүй. Энэ ямар хүн бэ? Юу хийж амьдардаг вэ? Юу хүсээд байгаа юм тийм ээ? Орон дотроо энэ хүн юу хүсдгийг хүртэл хэлж болдог байхгүй юу? Тэр хүн өөрийгөө ч мэдгүй байгаа бидэн шиг. Үнэндээ бол би хэлдэг байхгүй. Би шавнартаа амладаг. Энэ бол багш нь амлаж байгаа шүү. Та нар гудамжаар явж байгаа зүгээр танихгүй хүмүүсийг хараад уншаад хэлнэ. Та нараас хүмүүс үзмөрчүү миний найз гэж асуугаад эхлэн та нараас гэж хэлдэг байхгүй. Тэгэл хэд хэдэн шавнар хэлсэн. Нээрээ тэгсэн штэ. Манай найзууд чи үзмөрч болчоо юу даа гэж асуугаад эхэлсэн штэ гэл. Яагаад бол хүн өөрийнхөө тухай мэдгүй байгаа юм хүртэл бид нар хэлчээд байдаг байхгүй. Векторыг мэдснээр бүгдийг мэдэх боломжтой хүний тухай. Энэ бол шин сэтгэлгээ. Энэ бол шин төвшний ойлголцол байхгүй юу. А тэгэхээр өөрөө чинь тухай ямар нэгэн асуулга хэрэггүй. Өөртөө чинь зүгээр ярилцгал хэрэгтэй байхгүй. Хэсэг хугацаанд ярилцаад тэгвэл ойлгомжтой болдог. Энэ чи ийм хүн байна да гэж. За энэ бол арсны вектор байна, аналны вектор байна, хараа байна, сонсгол байна. Ямар ч энэ дөрвөн вектор харагдаж байна. Ам байгаа юу одоохондоо мэдэхгүй байна. Ягаад бол би чамааг яриулаагүй шахуу өөрөө яриад байсан, тийм ээ. Ямар ч энэ дөрвөн вектор бол өмнө ясан дөрвөн вектор бол ингээд харагдаж байна. Энэ хүнд бол байх шиг байна гэж харагдаж байна. А гэтээ мэдээж илүү сайн яриад сайхан болтол би л ярьлаа шүү дээ одоо санаа зовмаар уучлаарай хүмүүс. Тэгэхээр ёстой юм чинь дээ. Би интернетээр нэг тест олж бөглөж үзлээ. Би одоо тантай ярилцахынхаа өмнө ингээ баг зэргийн жолтгоо судалгаа хийх санаатаагаар Google-ээс хааж байгаа байхгүй юу? Янз бүрийн тестүүд байна. За одоо би өмнө нь бол жишээлбэл тэр нөгөө MBTI гэж байдаг. Өөр босоод одоо ингээ нөгөө хувь хүний personality-г тодорхойлж өгдөг тестүүд байдаг штэ янз бүрээр. Тэдний бүгднийг л бөглөдөг байсан. Тэрийг их сонирхолтой санагддаг. Тэгээд system vector гэдэг нэг тест үзлээ. Бас л яг тиймэрхүү дүү MBTI шиг асуулттай. Иймэрхүү нөхцөл байдалд та ингээд 1-5 хооронд ямар үнэлгээ өгөх вэ? Үнэхээр хүлээн зөвшөөрж гин үү? Үнэхээр эсэргүүцэж гин үү? Эсвэл яг голд нь байна уу? Ямар байна гэд. Тэгээд
үзсэн. Хариун дээр бол бас яг 4 вектор гарч ирсэн. Тэгвэл одоо энийг бас яг ингээд нэг юм тестээр олоод мэдчих хэцүүлээд байгаа л та. Тэгээд хүн одоо таны сургалтанд суугаад энэ нэг одоо судал сонирхож үзээд өөрийгөө бол онцлохгүй мэн тийм үү? Хүн өөрийгөө бол угаасаа зөв онцлж чадахгүй байх. Онцлон. Хичээлийн дундуур тэгэл өөрийнхөө уучраа олоод эхэлдэг байхгүй хүн чи. Тийм ээ. Хичээлийн дундуур гинтхэн тэгээ намааг яриад нь штэ гэл ойлгоод эхэлдэг байхгүй. Хичээл чи яаж явагддаг вэ гэвэл би даалгавар шалгадаггүй, би зүгээр векторуудын тухай ярьдаг, гэр бүлийн тухай, хүүхдийн тухай гэл ингээл ярих юмаа ярьж идэг. Тэр дундаа тэр ярианаас хүн өөрийгөө олоод авчдаг байхгүй. Чи би юм бэ штэ. Надад байдаг шинжүүд. Нэрээ би ийм мөрөөдөлтэй, хүсэл мөрөөдөлтэй байсан штэ. Надад ийм бодол үргэлж аваад талгооноос салдгүй штэ гэл ингээ гинтхэн өөрийгөө таниад эхэлдэг. Тэгэхээр өөр хэлбэл өндөө бол систем вектор сэтгэлзүйд ямар ч тест шаардлагагүй байдаг юм аа. Гэхдээ яг хуу зүгээр сонирхох үүднээс сонирхоод үзээл гэдэг байхгүй. Энэ бол Михаил Бородянский гэдэг хүний тест гэдэг байхгүй. Михаил Бородянский. Тэр яасан бэ гэвэл энэ векторын нэрсийг өөрчлөөд өнгөөр улаан вектор, ногоон вектор гэд нэрлээд явцсан байгаа байхгүй. Жишээлбэл анальный вектор, ачны вектор, уретральный вектор гэхээ оронд уретральный вектор оронд улаан вектор гээл, анальный вектор оронд бор вектор гээл, амны вектор шар вектор гээл ингээд ондоо нэр өгөөд ингээд явцсан. Тэгээд бас жоохон хэрэглээний байдлаар хийх гэж оролддог. Нэг их ондрог гүнзгийрээд байхгүй цэвэр хэрэглээний байдлаар бизнесүүдэд их сургалт явуулаад байдгийг, ажилтнуудаа яаж ажиллах уу гэнэ. Өөр хэлбэл яг цэвэр хэрэглээний жоохон өнгөцгөө юм шиг санагдсан надад. Манай систем векторын сэтгэл зүй бас нэлээд философик зүйл шүү дээ. Амьдралын утгыг бүхлээр нь бид нар авч хэлцээд байдаг. Цогцоор нь энэ бүх асуудлыг зөвхөн энэ хүний векторыг тогтоогоод яаж ашиглах вэ гэж бодох биш. Эсвэл өнгөцгөн байдлаар өөрийнхөө векторуудаа тодорхойлоо тэглээ гэд яах юм. Одоо ингээд өнгөцгөн вектораар би тест бүглөөд за энэ вектортай юм байна. Энэ векторын цаана юу нуугдж байгааг би мэдэхгүй бол надад ямар ч тусгүй байгаа байхгүй. Нэгдүгээр, хоёрдугаарт тестүүд жоохон худлаа байх гэдэг. Яагаад гэвэл хүн өөрийгөө өргөж бүглэхгээд байдаг. Араа илүү гоёор төсөөлөд нь штэ. Далд ухамсартай хүн болгон өөрийгөө сайхан төгс амтан гэж төсөөлөд байдаг байхгүй. Мэдрэмж нь байдаг. Би хамгийн зөв төгс амтан. Яг тийм байдлаар хүмүүстэй харьцах байдаг. Тийм байдлаар тест бүглэх юм бол бүглэх байдаг. Хэд их либералын үзэл бодол, үзэл суртал ерөнхийдөө дуусч байна. Хаасайг дэлхийд даяар судлаачид бүгдээр ярьж эхэлж байна. Либерализм одоо ингээл жоохон дуусах гээд байна. Яг бол өмнө дандаа хэрэглээ дээр тогтож исэн, хувь хүний эрх ашиг дээр тогтож исэн зүйл бол бас одоо ингээд төгсгөлдөө ирж байна. Зөвхөн хэрэглээгээр хол явахгүй юм байна. Зөвхөн амиа хичээгээд хол явахгүй юм байна. Тэгвэл яаж бид нар энийг янз асуудлуудаа шийдэх юм бэ? Хамтарч ижил шийднэ гэсэн үг байхгүй. Би бинээ ойлгож эхэлж ийж. Тийм учраас би хэлээд байгаа байхгүй. Систем векторын сэтгэл зүй гэдэг чинь шинэ үеийн сэтгэлгээ, дараачийн сэтгэлгээ, хүний сэтгэлгээ. Хоорондоо ингээд уралцаад амьдардаг амьтны сэтгэлгээ биш, өрсөлдөөд ингээд уралцаад байдаг биш, хамтарч ажилдаг. Би бинээ ойлгож чаддаг ийм хүн төрлөختөн утгагүй эхэлнэ. Одоо уже эхэлчээд байна. Хүн төрлөختний өмнө яг ялгаагүй юм асуудал гарч ирчээд байна л та. Бид нар одоо өөр дээрээ хариуцлагыг үүрэх үү, эсвэл дандаа бусдыг буруутгасаар байгаад амьдраад байх уу? Ойлголцож эхэлэх үү эцэст. Амьд үлдэхийн тулд сүргээрээ. Түрүү нэг сонирхолтой үнцэг гарч ирсэн. За ингээд векторыг судлаад бид нар өөрийгөө таньж мэдэх юм байна. Гэр бүлээ, эргэн тойрноо хүмүүсийг таньж мэдээд одоо харилцааны ур чадвар илүү сайжрах юм байна. Нөгөө талаар эрүүл мэндийн өөр онцлог шинжүүд байдаг гэсэн шүү дээ, тийм. Тэгэхээр би одоо өөрийнхөө векторын эрүүл мэндийн онцлогийг мэдвэл одоо эн чинь өөрийнхөө өвчнийг эдгэхээс гадна ирээдүйд бас эрүүл мэндэд хамгаалах боломжтой ч юм уу. Тэр талаар нь одоо хэрэглээний талаас нь л илүү би одоо сонирхож байгаа байхгүй юу? Зөв. Психосоматик гэж ойлголт байдаг. Психосоматик гэж зарим нь сонсч ирсэн байж магадгүй. Эмчнэр ялангуяа сайн мэднэ. Энэ юу вэ гэвэл сэтгэл санаанаас үүдэлтэй биеийн өвчнүүд. Үргэлж ингээд сэтгэл санааны би зовын уртаа стресстэй байгаад байвал анаалны хүн жишээлбэл зүрх нь өвдөд эхэлдэг анаалны хүний. Арсны хүүхдийн жишээл үргэлж сэтгэл санааны дарамтад стресстэй байгаад би өөрийнхөөрөө байж чадахгүй байгаад бол тикүүд эхэлж магадгүй. Тикүүд. Ингээд нүдээ ирмэх эсвэл ингээд хяналтгүй хөдөлгөөн тикүүд байж магадгүй. Ингээд биеийн илэрхийлэл эсвэл арсаар юм туураад гараад иж магадгүй. Вектори тэр эмзэг одоо сэрлийн зон нь тэр нь хамгийн эмзэг байдаг байхгүй өртөмтгий өвчнөд. Арсны хүний арс дийлдэж өгөхгүй байгаа энэ батга янз нейрожермид маажур захтна юунууд гэтэл энэ хүн дотроосоо тайвшраад манай сургалтын дараа хэд хүн над хэлжээсэ багшаа миний нүур цэвэрсэн штэ цэвэр болсон штэ ямар ч крем тос төрөхгүйгээр зүгээр нэг дийлд арилж өгөхгүйсэн батхнууд бүгдээр арилсан штэ гэд дотроос сэтгэл санаа нь ингэж нөлөөлдөг байхгүй сэтгэл санаа бидний бие хоёр үнэн хэрэгтээ бол нэг цул зүйл байхгүй цул зүйл. Гэтэл хүмүүс тустай юм шиг бодох гээд байдаг. Үндэ бол бие биендээ нөлөөлж байгаа арга билэг хоёр шиг хоёр загас шиг цул зүйл байхгүй. Хамтраад бид чи хүн болчоод байна шүү дээ. Биеэрээ болон ухамсараараа тийм ээ.
сэтгцээрээ ингээ хамтраад ингээд сул хүн болоод нь шүү дээ. Тэгэхээр яалтчгүй нэг нь нөгөөдөгтөө нөлөөлж гинэ гэсэн үг байхгүй. Одоо жишээлбэл биеийн өвчтэй болцсон хүн, хүнд өвчтэй болцсон хүн сэтгэл санаагаараа яаж тайван байж чадах вэ? Сэтгэл санаагаараа стресстэй эхэлж штэ жишээл энэ хүн. Буюу эсрэгээр сэтгэл санаа нь үргэлж стресстэй, зовёртой, бухимдалтай байгаа хүн бол биеэрээ ч гэсэн өвдөд эхэлдэг. Анаал нэг хүнийх бол зүрх гэж би хэлсэн түрүү хажуугаар нь гидс ходоод, хоолоо боох, бамбай булчирхай, бамбай, шамбрам гэх мэтлээ иймэрхүү юмнууд байна. Арсны хүнийх бол арстай холбоотой, харааны вектортой хүнийх бол нервтэй холбоотой, өөрөөр хэлбэл энэ истерикүүд, ипохондрия нервтэй холбоотой, паник мэдрэлтэй холбоотой, паник атакууд байна. Гинтгэл гудамжаар явж байгаа амьсгаадаал ингээл амьсгаадах астам байж магадгүй харааны хүнд. Энэ бол дандаа айдсаасаа салаагүй нөхцөлчтэй, айдас төгшөөртэй байгаа нөхцөл тийм ээ. Сонсголын хүнийх бол депресс энэ бол гэхдээ яг сэтгэцтэй бол биеийн дээр бол сонсголын хүнийх бол дандаа тархитай холбоотой. Тархины өвчнүүд байхгүй. Шизофрен жишээлбэл, шизофрен, аутизм. Шизофрен зөвхөн сонсголын хүмүүсийн асуудал байхгүй жишээлбэл. Тийм байна тийм. Одоо ингээд векторыг хүмүүсийг таньсан байгаа нөхцөлд хүмүүстэй харилцахад айгүй амар хэлбэр болж ирэх юм шиг санагдаж байна л да. Та миний векторыг хэрвээ гадарлаж байгаа бол надтай ямар нэгэн одоо зөрчилдөөн гарч ирлээ гэхэд арай өөр арга барилаар тэр зөрчилдөөнийг дарах гэж үзэх нь шүү дээ тий. Анхнаасаа зөрчилдөөн гаргахгүй гэсэн үг байхгүй. Зөрчилдөөн гарахааргүй төвшөнд харилцана гэсэн үг байхгүй анхнаасаа ойлголцоод. Яагаад бол би энэ хүний сэтгцийг мэдж байгаа юм бол энэ хүнтэй зөрчилдөөд авах шаардлагагүй болчихжээ. Энэ хүнээс юу гарахыг би мэдж гин, ямар хандлага байдгийг, юунд дуртай байдгийг, ямар бодолтой явдгийг. Тэм учраас энэ хүнтэй тохируулаад маш зөв харьцаатай чадна гэсэн үг байхгүй энэ хүнтэйгээ. Өөр бидний одоо систем векторын сэтгэл зүйн сургалтын маш том үр дүн байдаг. Юу гэвэл хүмүүст таалагдаад эхэлдэг байхгүй манай хүмүүс, манай шавнар. Өөр ирэхгүй таалагдах тийм мэдрэмж төрүүлээд эхэлдэг. Яагад бол ямар ч хүнийг хараад эртний танилтаа харьцаж байгаа юм шиг харьцах чадвар үүсдэг байхгүй. Дотроосоо зүгээр л энэ хүн чи ийм вектортэй байх шиг байна да гэж дотроо бодоод энэ хүн дээр төвлөрөөд ингээд харьцаад эхлэхээр хүмүүс мэдрээд эхэлдэг. Энэ хүн намайг сонирхож байна. Би энэ хүнд сонирхолтой байна. Ийм хүмүүст ямар ч хүнд дуртай байдаг байхгүй. Тэгэл байх. Нэг мэдхэд өөрийнхөө амьдралаа яриад эхэлдэг, зөвлөлдөөд эхэлдэг. Тэмээш баг танихгүй шахах хүнтэй юм асуугаад эхэлдэг. Яагад бол ийм сайхан намайг ойлгож чадах хүн ховор байхгүй да. Тэгэхээр ямар ч хүнтэй манай сургалтыг төгссөн хүн ингээд харьцаад эхлэхээр тэр хүний векторуудыг уншаад сонирхоод ингээд харьцаад эхлэхээр өөр ирэхгүй симпати үсдэг байхгүй тэр хүний зүгээс. Энэ ямар аятайхан намайг ойлгох чадвартай хүн байна гэд. Энд чи бидний үндэ бол чин хүсэл байхгүй ойлгох хүн болгон дэргэдээ ийм намайг ойлгодог хүнтэй баймаар байна. Өөрийг ойлгодог хүнтэй баймаар байна, тийм ээ? Бид бүгдээрээ хүсдэг. Миний хань намайг ойлгодог байгаасаа, аав ээж намайг ойлгодог байгаасаа, хүүхдүүд минь намайг ойлгодог байгаасаа яагаад ойлгохгүй байна? Тийм ээ? Ажлынх нь намайг ойлгохгүй байна, зөрчилдөөнтэй байна гэж одоо ойлголцохын тулд, өөрийгөө ойлгуулахын тулд би өөрөө ойлгох ёстой байхгүй юу? Би өөрөө хүмүүсийг ойлгодог байвал хариуд нь хүмүүс намайг ойлгоод эхэлдэг. Ойлгох гэж хичээгээд эхэлдэг. Систем вектор суугаагүй ч гэсэн гэхдээ би өөрөө цаанаасаа хүмүүст ийм дулаан сэтгэл төрүүлээд эхлэх юм бол энэ мөнхтөр намайг ойлгож гин шүү гэсэн сэтгэл төрүүлээд эхлэх юм бол надтай зөрчилдөд авах ямар ч хүсэл бас шаардлага шалтгаан байхгүй болчихж байгаа хгүй хүмүүст. Энэ тэртээ намайг ойлгодог сайхан хүн биш үү? Би яагаад энэ рүү дайрах ёстой гэж хамжаастаа бүх дотн юмаа нээгээд хуваалцмаар байна хүнтэй. Яад бол энэ мэдрэмж ховор байгаад нь шүү дээ. Тэгэхээр энэ мэдрэмжтэй болж эхэлж байна гэсэн үг байхгүй манай төгсөгчд ийм чадвартай байна. Орчноо өөрчлөх, орчинд нөлөөлөх, өөрийгөө өөрчилснөөр орчин нь дагаад өөрчлөгдөж эхэлдэг байхгүй. Тийм л байна. Гайхалтай. Маш их баярлалаа. Амьдрал ингэж өөрчлөгдөнө. Амьдралын өөрчлөлтүүд дандаа өөрөөс нь эхэлдэг. Тэрнээс бид нар хүснээр энэ хүмүүсийг аав ээжийг хүүхдүүдээ ханя хүснээр өөртөө нийцүүлээд өөрчилж чадахгүй шүү дээ. Та нар надад нийцээд ингэж амьдрах ёстой гэд хэлээд ойлгохгүй шүү дээ тэр сони хүмүүс чинь тийм ээ. Ялгаатай байна надаас. Нэгэн сармагч нөгөөтг нь шувуу, нөгөөтг нь бүр загас. Би муур юм уу нохооч юм уу тийм ээ. Бид нар бүгдээрээ ондоо сэтгэцтэй. Тэгэхээр яах вэ? Би биенийхээ хэлийг ойлгох, би биенээ далд хүслээ ойлгох, ямар хүн бэ гэд өөрийгөө ойлгож байгаа шиг би ойлгоод хэлэх юм бол тэр хүнийг. Тэгвэл би тэр хүнийг шүүж чадахгүй болж байна. Энэ хүн ингэж сармагчнаараа төрсэн юм чи мод руу авирсны төлөө би одоо шүүмжлэх юм уу? Тийм ээ? Загсыг сэлсний төлөө би шүүмжлэх юм уу? Боломжгүй зүйл.
Тэм учраас хүн өөрөө дотроос маш хүлээцтэй болж эхэлж байгаа байхгүй. Төвчээртэй, хүлээцтэй, тайван, элдв юмд стресстэй болж гин, гайхшаад ингээд бухимдхай болж гин. Тэгэнгүүтээ өөрөө тийм соронц болоод эхэлдэг байхгүй хүмүүсийн хувьд бол. Ийм тайван, бусдыг ойлгодог хүнд бүгдээрээ татагдаад эхэлдэг. Өөрөө зөв нөлөө үзүүлээд эхэлдэг байхгүй орчиндоо. Энд чинь тэгэл нууц нь энэ байхгүй. Яаж амьдралыг өөрчилөх вэ? Яаж өөрийнхөө амьдралаа өөрчилөх вэ? Өөрийгөө өөрчлөөд өөр дээрээ ийм байдлаар ажиллана. Тэгэл яг нууц. Үнэхээр л амьдралыг өөрийгөө таних нууц юм байна. Яг танай сургалтанд очиж суухаар шийдлээ. За тэгэхээр маш сайхан ярилцсанд маш их баярлалаа. За баярлалаа. Урьсанд баярлалаа намайг. Танай бүх үзэгчдэд энэ орой мэндийг дэвшүүлье. Өдрийн нүү орой нь. За хамаагүй интернеттэй тийм энэ цагийн мэндийг дэвшүүлье. Тэгээ та бүхэнд ад жаргалыг хүсье. Маш их баярлалаа. Тэгээ энийг мартаж болохгүй юм байна. За баярлалаа.